Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ сар шинэ мэндийг дэвшүүлье. За сар шинэ хуучраагүй байгаа ах гэж найдаж байна. Өнөөдөр бид футбол токийнхаа 28 дахь дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт битүүний өдөр шинэ дугаар маань хүрсэн. Шөнө оройн нь бол нэлээд божигноотой олон үйл явдал болжээ гэж. За бүгдд нь сар шинэ мэндийг хүргье. Сайхан шилжсэн. Борсон байна зарим нэг хүн. Монголд борлсон хайцсан. Тайланд явчаад ирлээ. Тайланд явчаад ирлээ. 7 хоног бол 9 хоног хөл өмг бол үнэхээр үдсэнгүй. Үнгээл хэл. За Тайланд лиг л үзлээ. Тайландад Манчестер Юнайтедыг айхтар дэмждэг л байд юм да. Ер нь тийм үнсэлүүд их харагдаж байна шүү байд юм да. Тэгээ сая даваа гайгүй сэргээд ирсэн чинь буцаад өмссөн бэл. Үнэхээр их байл. За өнгөрсөн 7 хоног аврагуудын лиг плей-оффын шатны эхний тойргийн тоглолтууд болсон. Эхнээс нь хэдүүлээ тоглолтууд яриад үзээд явнаа. За Галатасарайн талбайд Ювентус ирсэн байт юм аа. Стамбулд тий. Зя Галатасарай бол энэ жил ер нь муугүй байгаа гэдгээ хэсгийн тоглолтоос эхлээл харуулсан тий. Элдис нээлтийн тоглолтын дээр ч өгнө Франкфуртэд 5-1-ээр очигдсан. Ливерпулийг хождог чи энэ жил юу вэ? Тий. Тэгээ тэрнээс хойш ер нь давгүй шүү. За Ювентус бол яг бай ер нь жоохон таар байгаамаа. Гогны Спаллити ирээд гоё болсон шүү дээ тий. Тэгснээр буцаад унчлаа. Одоо лигдээ ч хожихгүй л байгаа ер нь. Гэтэ энэ тоглолтын яриа 5-2 гэж таамаглаж байгаа юм байна тий. 6-2 л гэж очсон. За Галатасарай ч юу юм бэ? 20 дугаар байраар гарсан. Ювентус 13 дугаар байраар гарсан. Тий. За ингээд Куп Майнерс нэг дубль хийгээд байдгүй тоглогч бол энэ дээр. Тий ер нь тэгээ нэг гол хийх ёстой улсууд нь байхгүй. Хийгээгүй. Манай нэг Лахович юу сурагтай юу? Лахович яг байдаг одоо гол нь хоёр нөгөө нэг wing back дээр одоо шинжил хийсэн шүү дээ энэ 100. Тэгээ байдгүй. Виантрич явуулаад тий оронд нь хүмүүс авчирч мэтсэн. Тэгээд энэ төвийн хагас хамгаалт одоо яг Локотели, Куп Майнерс эднэр маань ер нь санаачлаг муу байгаа юм уу да. За энэ чинь хэн блэ? Габриэл Сара чөлөө зөвхөлтөөс зүгээр оногдоход л баг гол болчихор юм дээр. Дависон Санч суучин Тоттенхэм хамгаалагч болоо гол. Чи ингээ улаан авсан байлоо. Коломб хамгаалагч тий. Хуан Кабал улаан аваад хойноо дамжуулж байгаа. Хожигдож явж байгаад манай улаан авсан. Осмен булаа гэж өгөөд Ноланг. Одоо тэгээ ер нь хэцүү болчихоо тий. Яг нь ер нь бол эсрүүгийн талбайд сая аваргуудын лиг дээр ер нь бол хожиж чадаагүй 3 том баг байгаа юм. Интер, Ювентус, Атлетико Мадрид өөр тий. Энэ дундаас хамгийн хэцүү нь ер нь Ювентус. Үүний ардаас Интер орох бах. За Атлетико Мадрид бол зүгээр шүү дээ. Гайвээ. Өөрийнхөө талбайд хожиж хэрэгтэй тий. Гэж л харагдаж байна. Ингээд 5-2-ын харьцаатай тоглолт өндөрлсөн. За энэ тоглолтын дээр яг хуу онцлох юм гэвэл сая Ноланг нэг талаас нөгөө талаас Team Cup Miners гэдэг айл талаас Нидерланд залуучууд одоо дубль хийсэн юм тохиолдол боллоо. Ювентус бол ингэж нэг тоглолтод аврагуудын лигийн нэг тоглолтод за бүр аврагуудын лигч гэлтгүй Европын тэмцээний нэг тоглолтод 5 гол алддаг тим баг бол биш юм байна. 5-аас дээш гол алдсан тохиолдол тэдний түүхэнд 2 дахь нь боллоо. Өмнөх нь 1958-аас 59 оны үеэрэл 7-ийн харьцаатай хожигдож байж. Тэрнээс өөрөөр ер нь бол 5 голыг хаалганда Пелегийн үед шүү дээ. Тий. Тийм юм. Өстой Пелегийн үед. Тэрнээс өөрөөр 5 гол хаалганда Ювентус ингэж Европын тэмцээнд бол алддаггүй. Гэхдээ энэ бол маш таархан. Түүхэнд нь хараар үлдэх нэг юм тоглолт боллоо. Тэгээд өөрсдөө нэг номер 68 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Нээлтийн тойрогтстэй нөгөө Дортмундтай 4-4 тэнцдэг. Тий. Тэгээд ер нь л удирлынхнээс л нэг хамгаалт болохгүй л байгаа гэсэн юм шүү. Тэгээд тэр чинь барыг Тодор байсан үгүй юу? Игэр Тодор байсан шүү дээ удирлын. Та нар дандаа авц юм аа Тодорыг авсан тий.
Юм л болоо. Тэгээд мань чи халагдсан. Зүгээр л яг тэр 4-4 байсан л гэж яар. Заавал Тодорыг дуусгах ямар хэрэгтэй. Маа Тодор чинь танаад ирсэн байл шүү дээ. Би удаар гайхаад идэв тэр үнийг. Нэг тийм оож уцаасан юм байхгүй нэл гайгүй багуудад л очиод байгаа. Тэр чинь илтгэлээ гоё тавиад байхгүй. Стац гоё тавьдаг байгаа шүү дээ. За тэгээд Ювентус ингээд одоо ингээд довтлогоо нодлонгоос хойш болохгүй байгаа шүү дээ. Бараг урьдчилангаас тий? Тийм. Ер нь довтлогоо болохгүй. Тяго Мотта очоод гол хийж болохгүй. Тэгээд Нэг давуу тал нь өөрснөө нэг гол алдаад байхгүй. Хэрвээ нэгийг энэ төр хийжвэл хамгаалцдаг энэ төр байсан шүү дээ. Одоо энэ жилээс хамгаалалт руугаа халдварлаад эхэллээ нөгөө сул тал нь. одоо сая тэр нөгөө Lloyd Kelly энтрийн алдж байгааг. Тэгээ уг нь одоо хэдэн барзилууд байгаа шүү дээ. Калуулуу, малуулуу хин блэ. Нэг Итали хамгаалагч нь Италийнхаа шгшээдүүд нөгөө Бреме байгаа л уу? Бреме тэр Гати нүр Италийнхаа шгшээдүүд гэж байгаа. Тэгтэл болохгүй. Одоо ингээд Ювентус бол баг одоо Итали дотор хамгийн гайгүй санхүүгийн боломжтой мөнгөтэй багуудын нэг нь шүү дээ. Тэгтээ яг ингээд нэг супер од хүн баг байхгүй нэ. Ювентуст. Влаховичийг тийм болох гэж авцарсан боловч 75 сая байсан. Яг одоо тийм супер од хүн байна уу? Хэцүү л дээ. Зөв ер нь байхгүй маань тий. Влахович одоо тэгээд авъя гэвэл бусад баг Авъя гэвэл одоо үнэ бууцсан. үнэн найхдаг болсон. Ууцнаас гадна үнэгүй явна шүү дээ. тэр дуусч байгаа. Гэрээ дуусч байгаа. Тийм. Тийм үү. Тэр Ювентус сонгохгүй Энэ үдрэлээр дуусч байгаа хөө. Тэгвэл тэгээ бүр ингээ Ювентус алдчихлаа. Тийм. Тэгээ нөгөө мөнгө төгрөггүй Лацио мач авчих шүү дээ. Лацио бол хөрөнд ордоод Сэмбилгээр жилд нэг 8-ыг хийхэд л яг болно. Лахууч бүр том баг руу явах хаа. Барса сонирхсон л хэл. Тийм. одоо яг жоохон мөнгөний асуудалтай том багууд бол авчаад Влахович болов. Тийм үнэгүй шүү дээ. тий үнэн шүү дээ. Премьер лиг рүү ч явж магадгүй. Леогийн гэрээ дуусч байгаа. Тий. Леогийн Барса угаасаа нэг тоглогч авах гэдэг шүү дээ. Хулиан Алварес үү гэл. Өөр нэг Консесао гол авчвал болох гээд байна гэл 2 жилийн өмнө. Барса юу? Ювентус. нөгөө хүү Тэгээ аав нь дасгаж үзэж орсон шүү дээ. Ерөөсөө тэр жигүүр дээр л хүн авчвал бусд нь бол асуудал алга малга гэдэг. Дасгалжуулагч ч юу тогтхоо байлаа сүүлийн 3 жил. Тэгээд одоо энэ Астон Виллад буцаад ирсэн үү яасан нөгөө нэг хэнийг нэг залуу Леон Бейли юу? биш Бейлигийн нөгөө Бейли ч Ромаар. Тийм. Дуглас Луис. Дуглас Луисыг аягүй өндөр үнэтэй аваад ашиглаж чадахгүй буцаагаад эхнэр мөхнөртэй хамт эхнэрийн эмгтэй багтаа аваад тийм баларсан байхгүй. Гэхдээ түүний хагсуудаа аягүй тийм тий. энэ 100 хүн шинжил хийсэн юу байдвс. Аягүй хөөрчилсөн. Эхнэр нь хин Алиша байсан хүмүүс. тий. Өөрчлөлт. тэгээ сая тэр нэр буцаад Астон Вилланд ирсэн. Ирсэн шүү дээ. Зээлэр байна одоо тэгтээ. Тийм баг. Яа хувийн цаан гаран шин тоглохгүй болсон юм. Одоо харин одоо Виага залуу байсан баруун вингбэк дээр бас явуулаад оронд нь Тимоти Виа лу тий. тэгээ хүн явуул авцруул болчих Хүү гээд Виа үстэй. болчих гээд байна гэл тэгсэн. Тэгэл Илдис Милдис ч одоо бас тодорхой гарч ирсэн. Тэгэл одоо ингээд сууж шít. Ювентус ч одоо 13-4 хувьцаал одоо 13 дугаар байна. орсон шүү дээ тий. Уг нь бол тийм муу амжилт биш шүү дээ. Тэгсэр нэг одоо үзүүлж байгаа тоглолтын харахаар яаж баг тэр хавцаа орсон гэмээр байх юм. Лигтээ тэр доогуур байгаа багуудыг hodж чадахгүй. Өнгөрсөн 7 хоногт лав комод тусвалсан. Сайн төрөгчдөг. Комо ч бүр томдоо орчод байгаа. Харин тийм. Тэгээд Ювентус Ювентусын 3 голоор 5-2-оор. Нөгөө талд Аталанта Боруссия Дортмунд 2-1-ээр хожигдчихж байгаа. За хэдүүлээ удахгүй Бодо Глимт Интерийн тоглолтын томог. Италийн 3-3 тоглолт шүү дээ. Тодорхой харин. Тэнгүүд одоо ингээд шүгэ 16-ад Итали голж байгаа. Яа. Юу энэ чинь 2 үлээлээ өмнө Италиас 5. Манай Милан маань яла. Милан ч байхгүй Европын тэмцээн ирэх авч чаддаг. Ерөөс 3 баг л орсон юм уу? Наполи орсон биз дээ. Наполи ч нөгөө Сая аврагын лигээс болсон. 29-д орчлоо. 28-д орчлоо. нөгөө сүүлийн дөрөвт тусуулаад Лацио яваа гэлөө. Тэгээ ерөөсө 3 баг байгаа юм шиг. Битээ тийм баг орсон. Битээ эмзэг сэдвэр орсон. Тэгээ үлдсэн ингээ явуулаа ингээд хожигдчихж байгаа юм тий. Тий. Бүгд 2-оос дээш голын зөрүүтэй. Аха. Шүгэ 16-ад Италийн баг. Тэгээ аврагууд Интер л найдаж тий. өөрөө хөдөлбаад Бодо Глимтийг аваад яад юм бол ядаж тэнцвүүлээд пенальт зөөх нь үгүй. Нөгөө ер нь хэцүү юм байна тий. За тий. Ийм болох гэдэг шүү. Эвгүй шүү. 3 жилийн өмнөөс тэ одоо нөгөө Интер финалддаг жил
Италич уучстай. Интер Сити хоёр. Европт алсан шүү дээ. Нодлын финал. Энэ финал шүү. Уу яг хөө тэр жил чинь бүр нөгөө Итали айгүй олон баг финалцсан байхгүй. Нөгөө Фиорентина, тий. Фиорентина, Интер нөгөөх нь юу лээ? Европад ч бас. Аталанта. За тийм тий. Аталанта ч бүр төрүүлсэн шүү дээ. Юу Африкийн шилдэг бол өмгч болдог. Тий. Милан Интер хоёр аврах хасгшид хоорондоо таарад Тий. юу яаж магадгүй. Тийм. За дараагийн тоглолт. Дараагийн тоглолт Stadio da Luz. Тэг өнгөрсөн жилийн финалистууд яасан бэ? Гэсэн чи биш юм уу? Тэр ярина. Энийн араас дараа. За манай Мориньо. За энэ хоёр Бас нэг өмнөх тоглолт нэг задгаараа 4-2 маягаар дууссан гэсэн тий. Гэтээсээ жоо. Чи бэлгэнтэй яасан гэдэл. Бэмбгийнсэн гэдэл. Гэхдээ угаасаа бэмгэнхээс харагдав. Энэ харалтай зөвч байгаа. тэгээд сая өөрийнх нь тоглогч яагаад хөлөө зайлуулаад өгч юу? Реалын тоглогч бүр ингээд хөлөө холдуулаад өгчлээ шүү. Тэ? Тэгээ оногдоо тэр чи хачир авчвал гайны бөмбөг болж тэр. Нөгөө Мбаппегийн бас гол оруулах мэрэгэн бууч руу явах юу чинь бас олсонгүй дээ. Олсонгүй. Яхаа ихний тоглолт. Эхний тоглолт. Дараагийнх тэр. За ингээд ийм гол орсон. Реалын талбай дээр. Талбай дээр Гол орсон. Голын баярыг тэмдэглэсэн. Мориньо жоохон гайхсан. Нөгөө супер сум дээр Барсагийн эсрэг хийснээс хойш ер нь форм олцсон шүү дээ. Тэрний өмнө та санаж гинөө. За энэ яг юу болсон юм? Энэ үү? За ингээд за гол бол тодорхой. Гол бол гоё гол. Нөгөө арьс өнгөний үзлийг ярьж байна тийм. Тэр бол яг хуу тэгэл нөгөө амаа таглаж ийн гэдэг чинь ер нь угаасаа болохгүй юм хэлсэн л байгаа юм л та. Энэ нөгөө Аргентин тоглогч юу хэлсэн юм уу? Тийм. Кристианы гэж Аргентины жогоо хөхт үстэй юм чинь. Хортой шүү дээ. Шигшээд өгөн дуудагдсан нодлон бол. тэр яас голын баяраас нь болоо тийг хэлсэн. За энийг тэгтээ хэдэл тусны юм. За юу ч гэсэн тайм үзet. За энэ дээр бол ингээд Vinicius хүний араас ороод 2 дахь шар авах төгсөн. Гэтэ шүүгч бол шар удсан үгүй. Тэрэн дээр нь Jose Mourinho маргасан 2 дараалж ойрхон шар удсаад Mourinho-ийн тоглолтын ажиглалаас өгцөө. Моо бол шүүгчийг элдвэр хэлсэн. Одоо тэр дараагийн тоглолтын техник юм өстэй байхгүй юу? Баггүй. Сантьяго Бернабеу зөрчлөхдөө техник юм өстэй байхгүй нэ. Гэтэ Мориньо юу яасангүй нэг тийм залууг л юм байсан тий. Тий одоо ийм юм харсаар байгаа ер нь бол тасцсан байна өө. Зүгээр байжснаа хөгшрөөд ийм болчоогүй шүү дээ. Моо угаасаа залуу багтаа л юм л. Бас юу залуугаараа л байна. Хөгшрөөд Арсенал ирээд байгаа хүн бол биш байхгүй тий. За энэ тоглолт ингээд явж ирснаа Vinicius Junior-ын гол 50 дахь минутанд ороод за тэгээд 50 дахь минутын дараа голын баяр тэмдэглээд голын баярт нь шүүгч ирээд шар үзэгсэн. Өдөө хатгалах гэж үзсэн үү тий. Өдөө хатгалах тий. Үзэгчдийг өдөө хатгасан үйл явдал боллоо. Чи тийм голын баяр тэмдэглэлээ шүү гэдгийг сануулсан. За мэдээж Vinicius Junior өөдөөс нь бол маргасан. Маргаад тоглолт эхлэх гэж нэлээд хугацаа авсны дараачаар тоглолт буцаад ингээд яг талбай голоос бөмбөг тоглолтод оролцох гой байжсэн чинь за энэ одоо микрофоноо хөндөж үйдээ тий. Ингээд Кристиано нэг ингэж байгаад нэг хэлцээ тэр хэдүүлээ бас бичлэгийг харъя. Амны хайрцаг бол нуусан байгаа. За Кристиано энэ дээр юу гэж хэлсэн болоод Vinicius Junior. За энэ дээр бол яг голын баяр дээрх нөгөө шар утсан мөцсөн нөгөө. Одоо энэ дээр ингээ гүүгээ өвчиж байгаа. За буцаж очоод тий. Нөгөө ч намайг тэгээ хэлчихлээ. Ховлоод байна. за энэ бол шүүгчийн гараар үзүүлж байгаа нэг X гэдэг дохио бол арьсангөр ялгуурсан үйлдэл талбай дээр боллоо. Учраас тоглолтыг төр зогсоож гин гэсэн. Одоо 4 шинээр орсон юм заалт. Манай үчин болохоор тийм юм бол хэлээг өгöd байгаа шүү дээ тий. Тэр Аргентин Кристиано Тэгж л хэлнэ шүү дээ. Хэлсэнгүй тэгээ дууссан шүү. Баг бандуул шүү. тийм шүү. юу чи яг нөгөө байцаалт нь дуусах байгаа юм билээ. Чиний хариу тоглолтыг бүр өнчгөр болчихж байгаа юм биш үү? Өчигдөр орой гарсан мэдээгээр. Өчтөрөө тий UEFA-гаас Төвчээр алдаал. за энэ одоо ингээд Тий. за Vinicius бол энэ да. Миний бас юу Одоо гэж батлахгүй гэж бодчихлах шиг л байна л да. За амаа татчихад нээшээ Тий, яг тэгж байгаа юм. За тэгээд Арда Гүлэр бол тэрийг нь сонссон бах. тэгж хэлнэ гэдэг бол бас юм хэлсэн л гэсэн үг өстэй. Амны хайрцаг уншуулахгүй логикоор Тэгээ ноотол юм хэлсэн л байгаа л да. Jose Mourinho энд бас мэдээж тоглолтыг ингээд Vinicius Junior нөгөө
арьсангуур ялгуурсан гэж тоглолтыг зогсоолгоод талбай хажууд ингээ баг 10 минут орчим тоглолтыг эхлэхгүй саацсан. За энд яг хилэнгүүт нь сонсоол ерөөсөө шууд хот сэрэг шүрч явчихж байгаа. Амаа тагалж хилийг бол дуусгах нэ. Амны хайрцаг уншигч. Ер нь гэхдээ одоо энэ тэгвэл бүр шууд дуусаа. Одоо гэхдээ хичнээн гүрийгээд ер нь бол лог гэвэл хэлсэн тодорхой л болчихсон. Одоо юу гэсэн одоо тий? Хил доромж үгээр л хэлсэн байх. Тийм баг. Өнгөт арьстай тоглогч нар, дасгалжуулагч нар, хуучин тоглодог байсан домогт тоглогч нар бүгдээрээ хүн амаа дарж хилжил байгаа ямар нэг юм хилжил байгаа бол тэр бол сайхан зүйл хийлээгүй л байж таараа. Тэгэхээр Бристианы хичнээн одоо яг тэр одоо сармагчин энтер гэж хэлээгүй байлаа ч гэсэн тэрний шиг доромж үг бол хэлсэн байж таараа. Тийм учраас одоо цээрлэлийг нь хүртээ гэсэн багтаа зүйл бол хэлжилээ. Амаа дарж байгаа л хайртай шүргээгүй л гэд тий. Жозе Моринигийн тийм Моринигийн хэлсэн үгийг хэдүүлээ харчаа тэгээд шууд өгөөслөл ярьсан. Жозе Морини юу гэж хэлсэн бэ гэхээр Винисиус үзэгчдийг өдөөн төрхөрсөн үү гэж сэтгүүлж асуусан. Тэгтэл тиймээ би тэгж бодож байна. Үнэхээр гайхалтай гол. Гэхдээ тийм гайхалтай гол оруулсан бол илүү хүндэтгэлтэй байдлаар голын баяраа тэмдэглэх байсан юм аа. Би Винисиус тэгж л хэлсэн. Тийм гол оруулсан бол зүгээр тэмдэглээд буцаад алхаж бай гэж хэлсэн. Тэр арьс өнгөөр ялгуурсан гэж маргасан. Гэхдээ Бенфика клубын хамгийн агуу домог тоглогч өөрөө өнгөт арьстай хүн шүү дээ гэдгийг ч хэлсэн. Тийм ч учраас энэ клуб арьс өнгөөр ялгуурладаг байх үндэс байхгүй. Цэнгэлдэх болгонд нэг л зүйл болдгоо. Ялангуяа Винисиус тоглож байгаа цэнгэлдэх бүр заавал нэг зүйл болдог гэж. Тоглолтын яг дараа халуун дээр ерөөсөө тэр оройн шөндөө Жозе Морини хэвлэл төгсөн ярилцлагатаараа телевиз төгсөн ярилцлагатаар бол ингэж хэлжээ. Энийг тэр сүүлийн хоёр өгүүлбэртээ бол санал нийлжлээ. Винисиус байгаа цагт бол ямар нэг юм болоо л. Тэгээ одоо ялангуяа Ла Лигт бол сүүлийн 3 улирал баг Винисиусийн очиж тоглож байгаа цэнгэлдэх болгонд л нэг юм асуудал гарч байгаа шүү дээ. Тэгээд 2 жилийн өмнө нөлөө бүр Ла Лигээс нэг компанид ажил хүртэл ингээл гаргаад арьс өнгөөр явжлахгүй гэл ингээл урд дураа нэг урт юм ингээл татаал тоглолт юм 2 баярхан жагсаал нэг тийм юм болд шүү дээ. Тийм юм хүртэл өрнүүлсэн. Тэгээ ялангуяа бүр Валенсиатай бол одоо Винисиус ч одоо хончхон гэх юм аашин тийм болчихсон шүү дээ. Манай хүн юу яагаад вэ те? Тэр голын баяр нь бол манай нэг Астон Виллагийн хаалга сайхан гарна шүү дээ. Мартинес тэрхүү тийм баяр болсон байгаа шүү дээ. Ер нь тий. Анзаарч байгаа шүү дээ. Тиймэрхүү баяр. Гэтэ яг тийм голын баярыг тэмдэглэсэн гэж тэр Кристианы тэгж болохгүй л те. Тэр бол болохгүй. Кристианы өөрөө ялгаагүй болчихж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэгж хэлүүлэх гэж бүр одоо юу гэдэг хэлэх одоо галыг нь өртсөн байна гэж. Ер нь Винисиус Жуниор нэг иймэрхүү ийм өмнө самууныг ер нь зориуд өөрөө ингэж болох гэж хүсээд байна уу? Гэж та хэд бодож байна? Би зүгээр яг Винисийг аяастай маш гоё тоглогч, ур чадвартай маш гоё тоглогч гэж боддог. Гэхдээ жоохон дургууталтай байхгүй. Яагаад гэхээр яг энэ характераас нь болоо. Тэгээд зориуд бол тэгдэг байх уу арайч. Дасажуулагчтай үгийг тоодгүй. Тэгээл нэг өөрөө ер нь жоохон даалдаг гэж юу? Тий, нэг тиймэрхүү. Тэрэн дээр нь хүмүүс ууралцдаг тий. Тэгээд тэрийг мэддэг учраас ер нь Винисиусыг нөгөө багийн хамгаалагч нар нэг шатаах гэж үздэг шүү дээ. Тэгэл одоо шууд ингээ арьс өнгөөр доромжилсан үг хэлдэггүй маа гэхэд л одоо Отоменди жишээ нь энэ тоглолт дээр ингээл шивээсээ үзүүлдэг ч юм уу. Одоо тэгэл нэг өсөндөө үдж байгаа л нэг хэлбэр шүү дээ тий. Тэгээ Винисиус ийм байгаагүй маш Винисиус даруухан байсан бол өдий зэрэгт бүр эндээсээ ч илүү олон фэнтэй, энээсээ ч илүү олон хүмүүсийн анхаарлыг татдаг юм л тоглож байна. Гэтэ Винисиус буруу тэгвэл байхгүй юм шүү. Ер нь нөгөө энэ кейс өөрийнх нь нэг тийм характерыг нь хүмүүс мэдчихэд олзлоод өмнө шуугаа өсгөх гэдэг юм ба шүү дээ тий. Ер нь тий. Албаар өдөө хатгаад. Тэр одоо тэр нөгөө туган дээр очиад бүжгэлж байгаа тэр бүжиг Винисиус санаатаагаар биш өөрөө баярлж байгаа юм биш үү тий. Тий өөрийнх нь л өөрөө тэгж баярлдаг хүн юм биш тий. А тэгвэл Винисиуст буруу юм биш. Ер нь бол тийм хандлага. Гэхдээ энэ хандлагууд нь би харин зүгээр тэр баярыг зориуд хийж гэнэ гэж бодохгүй юу? Албаар Бенфика өдөлж байгаа. Тийм бол биш үү? Бенфика байсан ч юу байсан ч Жирона байсан ч юу тэгж баярлдаг хүн үү тий. Тэгвэл угаасаа Винисиуст буруу байхгүй юм шүү дээ. Одоо пресс одоогийн хэлдэг үнэн байхгүй. Байгаа л юм. Тий. Байгаа л. Сувнийх нь характер тэгвэл ерөөсө буруутгах юм байхгүй юм шүү дээ. Тэгвэл одоо бидэд нөгөө яг энэ Бенфикагийн дасгалжуулагч Жозе Мориньо шиг ч юм уу те эсвэл одоо УЕФА-гийн ажилтан албан ёсны хүмүүс биш бид нар зүгээр л өөрсдөө хөлс бодлыг илэрхийлж байгаа. Тийм болохоор өөрөө бас ингээд тэр
жоохон тиймэрхүү юм дээр имзэг амар одоо хитрхи зарагч гэх нь одоо заргалддаг л баггүй. Тэнгүүд нөгөө нэг цонжин болдог, дэлгүүн болдог, биел болдгоо гэдэг нэг марзанаад идэх шиг. Хин өөрөө бас ингэж байгаа. Би хэдий одоо наа чи нэг юм зарагч хүмүүсийн нэг юм асуудал байдаг байхгүй. Яг үнний төлөө явааддаг. Яг үнэхээр ингэс юм уу, тэгээг юм уу, ингээг юм уу, ингэс юм уу, тэгээг юм уу, яг үннээр нь шийдэх гэдэг ингээд. Тэ? Хинийх нь буруу яг гэдээ бүр ингээд явааддаг. Тэгэнгүүт тэрийг нь бусад улсууд орхичооч дээ, юун шалчхнуур юм дээ гэдэг байхгүй юу? Тийм нэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ. Тий. Байдаг шүү дээ. Орхич. Тий. Хүүхэн шиг шалчхансан гэсэн нэг тийм хүмүүс байдаг. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө талд нь орхихгүй энийг яг үнэн нь али энийг тодорхойлох. Миний зөв юм уу, миний буруу юм уу хэлээд өг. Би буруу зөв яг тодруулж сална гэдэг ингэдэг хүн байдаг шүү дээ. Тий. Ийм хүмүүсийн л хоорондын бүргэлдэхүүн юм шүү. Удирдлагын ихэнд үл хэдүүлээ нэг ярьжсэн шүү дээ. За баг тэр нөгөө Алонсотой нэг талбай дээр Барсагийн тоглолтын дээр нөгөө муудалцаад ингээ шууд цэцэлт рүү явдгийн дараагийн дугаар дээр ч үлээ их хоёр ахс нэг өнцөг гаргаж иржсэн шүү дээ. Одоо Винисиус бол багасаа ийм ерөөсөө ингээ нөгөө ялагдчихлаа гэж ойлгоод тэгээд ингээд ялагдахгүй тулд ингээд өөрийгөө доромжлуулж ингээд ойлгочдөг. Тэгээд тэрүүгээр ингээд ерөөсөө одоо багасаа суудсан ингээд нэг өөрийнх нь одоо характер гэх юм уу, хувийн заагаар шин гэх юм уу, тэрийг ингээд нэгэнд засах боломжгүй учраас тий одоо тэрнээсээ болж ингээд асуудал үүсгэж. Одоо ингэдэгч машин бариад ингээд замын хөдөлгөөнд оролцоод явж манай Монгол Улаанбаатар зөндөө харагддаг тий. Явж байгаа урдуур нь хүн хуржээл шууд дохио өгөөл орохгүй орохгүй гэдэг тий. Яг бол энэ дээрлэхүүлэх гээд байна гэдэг тийм мэдрэмж цаанаасаа цуснасаа гарч ирээд байгаа. Яагаад одоо яах юм уучлаарай би таны урдуур орж болох уу одоо төсөн зүйлийн бүр ингэжээж орох ёстой юм шиг тий зүгээр л орох юм бол өөрийг нь дээрлэх гэж хүлээж авдаг. Тийм эмзэг болцсон. Өөрөө мэдлэг. Тэгээ чин замын хөдөлгөөнд ороод нийгмийн харилцаанд орж байгаа сте. Тэрнтэй адилхан Винисиус чинь бас багийн спортод ингээд ялагдчихж байгаа мэдрэмж аваад байдаг. Хохирогчийн сэтгэл зүй гэж. Тий. Гэтэ бас яг Винисиус өөрөө болдгүй л тээ. Би тэрэн дээр санал нийлнэ. Тэгвэл нөгөө талаасаа би бас юу гэж хараад байгаа. Кристианы одоо энэ хараа ийм бас нэг юм байна. Энийний цаагуур. Гэхдээ энийг заавал нэг сэдв болгох гээд яах вэ зүгээр би тэгжил бодсон. Аргентин, Бразилийн дүүл. Нэг нь Аргентин, нэг нь Бразил. Заавал нэг нь тэр хоёр нэг дуусаад оргоо шүү дээ. Аргентин, Бразил хоёр. Дээрэс нэмээд Франц, Аргентины дүүл орж ирж байгаа. Эмбапе би сонссон. Би наад чи яалч уу гэж хэлсэн. Би сонссон гэдээ бүр ингээд би тэр хүний нэрийг хэлмээр байна гэдэг тэр ярилцлагад өгсөн байсан шүү дээ. Тэнд бас нэг тийм юм яваа. Дээрэс нь одоо мэдээж одоо өнгөтэй харьцтай бусад тоглогч нар дасгалжуулагч нар бүгд л Винисиус Жуниорын талд орж байгаа. Ийм байх ёсгүй гэдэг тэр бид нар бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ цаахан нэг юм жижигхэн улс төрч юм шиг нэг тийм юм явж байгаа шүү. Тэрийг бас бодгол хэрэгтэй байх гэж бодож байна. Зарим зүгээр улсуудын хоорондын юу гэж үгүй албаар ингэж одоо зүгээр ингээд одоо Винисиус Жуниор одоо Альбиос Реал Мадрид ч юм уу те гомдлоо гаргаад UEFA тэрийн одоо асуудлыг яагаад одоо шалгаад хилцээ тургуул бан тавихуул тавиад тэгээ явчих юм дээр одоо ингээд дахин яриа дахин сэвэд гэх юм одоо юу гэх юм те тиймэрхүү байдал гаргаад байгаа нь бол жоохон одоо бразилчууд ялангуяа сая Бразилийн хэдэн тоглогч нар хуучин өнгөт арьстай Луизао энэ төр гарч ирээл өмөөрөө бас Бенфикагийн тий Бенфикагийн. Гэхдээ би одоо Бенфикаг ийм байгаад гайхаж чинь гэд бас ингээд иймэрхүү юм яриад байгаа нь жоохон. Гэхдээ ер нь бол саяны Аргентин залуугийн арай л юугүй тэ сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй л үйлдэл болцсон. Тийм. Тэр бол төгөөсөө Винисиусийн буруу биш шүү дээ. Хэрвээ одоо уусаа энэ чинь нөгөө сүүлийн үед нэг гарах нь гайгүй байсан шүү дээ. Патрис Эвра дээр нэлийн өндөр авсан тий. Манчестер Юнайтед байхад Эвраг хиндэгчлээ. Суарес. Нөгөө хашир. Тэгээд 8 тоглолт илүү тий. Характер жоохон тийм хүн шүү дээ нөрөө тий. Тэгээ би гайхаад за тэр Виник чинь бас өмнө нэг үзэгч тэгж илөө. Үзэгчийн суудлаас нэг өөр. Валенсиагийн 5 фэн шорон цус шүү тий. Энэ Аргентин залуугийн ирээдүй аягүй хэцүү болсон. Яг юу ээж л доотлол нь 10 тоглолт гэсэн юм явж илээ. Зүгээр яг буруу тань хэрвээ тогтоогдвол одоо хүртэл ингээд шалгалтанд дуусаагүй л байгаа юм л л дээ. Одоо нэг тоглолт. Одоо ямар ч бас нэг тоглолтоор л хариу. Тэгэхээр энэ үлрэлт ер нь дахиж харахгүй байх магадлал айгүй өндөр. Тэгээд тэрнээс гадна энэ тэнд очиод өндөр цалин малин тийм гээ ярих нүүргүй шовл болчих жоохоо. Чи нөгөө залуу юу гэнэ үстэй. Ер нь тал бүлдчихэж байгаа. Уг айгүй ирээдүйтэй залуу тий.
Өөрөө эн чинь бас ингээ нарийн нөгөө ясын гартал маажуул гэдэг шиг ухвал Реалын фэм бил. Та тийм үү? Тий. Хүүхд тохсоор Реал Мадрид. Юунаас Вэлс Сарсфилдээс л ирсэн юм бэ лээ. Бенфикагийн одоо бүр академи гэх юм уу? Тэгээд Реал бас хүүхд тохтон авах гэж бас нэг зүгээр сонирхож скаут өмнө санал хөргүүлсэн нөгөө Вэлс тохтон гижсэн залуу юм байлээ. Гэхдээ яг яах вэ тэгээ харж л цай бохоо. За нэг ийм өнгөрсөн 7 хоногийн хамгийн халуун сэдв байлаа. Өрдөөдөл байлаа. Хүн болго ингээ гарч ирж комент хэлээд л байлаа. Бид ч гэсэн яаж дутах вэ? Мбодаглент. За энэ Норвегийн нэг арктик юм баг. Бас жоохон. Гэхдээ хэдүүлээ ер нь өнгөрсөн футбол токийн үлрэл ларч дээр те тэрний уртлын үлрэл ч гэсэн ярьж л байсан. Өнгөрсөн үлрэл Европалийн шүгний 8-д үлдсэн баг. За шүгэн 4 биз дээ. 4 билүү? 4 тоотог юм. Таа тийш дээ. Эхлээд ингээ Бодо Глимт хийчихэж байгаа. Үгүй энд айгүй шууд эргээд зөгтөг зөв пас мас. Young talent Pio Esposito гээгүүгээр. Тэгээ одоо энэ залуу ер нь баг нөгөө довтлогч нар маань жоохон өнхөөгүй байвал энэ баг гарах гэдэг ч юм уу гэмээр тийм. Италийн шгшээ дээр хүртэл баг гараад харин баг үгүй яг нөгөө гурван ах нь жоохон муугаа. Тийм. Барьцгүй шүү дээ гурван ах чинь. Тэгээд Бодоглинтгийн баг бол одоо яг лигийн тоглолт нь 12 сард дууссан. Оргуудын лигт тоглож байгаа баг баггүй. За энд ингээд нэг аймаар гол өгчөж байгаа. Jens Peter Hage гэж энэ дайн тоглогч юм байлээ. За ер нь бол юунд дэстэй Миланд байсан тийм. Ер нь энэ Бодо Глимтэд ингээд юм байна. Ерөөсөө Норвег тоглогч нар. Тийм. Дунд нь нэг 3 дайн тоглогч. Тэгээд нэг Орос хаалгач, нэг нэгээр довтлогчтой л баг юм байлээ. Тэр чигээр бүгд Норвег. Тэгээд Норвегийн 1916 онд тэгээд одоо энэ Хауге гэдэг Норвег залуу хийчихэ. Тэ? Яг Хауге гэдэг юм хоёр залуу. Тэгээд 1916 онд дэлхийн 1-р дайны дундуур байгуулагдсан клуб юм байлээ. Норвегд. Тэгээд яг уу 100 хэдэн жил болсон ч гэсэн тийм айхтар амжилтал ер нь байхгүй. Дотоодынхоо цомомд тэгээ нэг 70 хэдэн он төрүүлж явж байгаад тэгээд сая 16 онд нэг гасгалжуулагчийг авч ирсэн юм байна. Тэрийг бол өөрснийхөө одоо клубын сэргэн манталт гэж үздэг юм байна. Тэгээд тэндээс эхлээд ерөөсөө ингээд нэг юм энэ клубч ер нь дээшээ тоглох юм шиг гэдэг юм хүлээлт бий болоод баг нь ч яагаад тэнгуүтээ одоо Норвегийнхоо лигт ингээд сүүл 4 дөрүүлсэн 20 21 22 24 гэнэ үү? Тийм. Ер нь ковидын үеэс хойш 23 онд бас аман үзүүлсэн. Ер нь сүүлийн 5 6 жил ерөөсөө байнгын төрүүний төлөө үзээд байгаа. Сая дөрүүлж чадаагүй л нөгөө Викинг гэж баг дөрүүлсэн. Тийм. Тэгээ араас нь бас 2 тал орсон. 23 онд бас өнжицсэн юм байна. Гэхдээ 2 тоор орсон байна. Тийм. 2 тоо. Тэгээ чи сая Авгуудын лигт ингээд 3 тоглолт ороолаад хожлоо. Хожихдоо Сити интертэй шууд харж шүү дээ. Тэр бүр лагуудын харсыг чинь бүр айхтар юм. Бодоглинт аврагуудын лигт Манчестер Сити, Атлетико, Интер гурыг дараалан авчлаа. За би яг Ченээс бол за Интерийг сая үзлээ. Манчестер Сити бол одоо арайчтай өөрсдөө Бодог арай тийм басамжилсан маягтайгаар гаргасан юм аа. Нөгөө байгаль тэрвсийн чавс нөгөө хүмүүс нь байх. Тийм үү? Тийм. Тэгээд тим гараа гаргуул угаасаа Бодог барахгүй ш талаад нь. Тэгээд Сити бол тэгж харин Атлетико яасан? Таад үзсэн үү? Атлетико яг ер нь нэг тиймэрхүү багуудад та яваас тавилчаад байдаг шүү дээ. Интерийн тэгээ саяны тоглолтын агуулга нь угаасаа тийм муу байсан уу? Эсвэл боломжууд ашиглаж чадсан. Ерөөсөө Бодо сайн тоглож ийлээ. Интер гэхдээ муу байгаагүй довтлсон уу? Гэтэ ер нь бол Бодо бол талбай дээр ямар байдаг вэ? Яг тэрийгээ. Гэтэ энэ Бодогийн довтлогоо мотлогоо нэг тийм юу яагаад байгаа байхгүй нэг тэртэй биш. Нэг юм бид тэртэй зовлонтой маягаар гол хийдэг багууд байдаг шүү дээ. Арай хийж махаа хийдэж хийдэг. Тэгэхгүй эднийх айгүй тийм тас яг өөрийнхөө хийдэг довтлогоогоо хийгээд байгаа. Харин тийм байгааз. Тийм. Яг л нөө хөлбөрөө хийгээд байгаа байхгүй. Бодоглинт Европын тэмцээнд конференцээс эхэлж орж ирээд тэр жил конференц дээр Жозе Мourinho яг Ромад байхад нь 6-1-ээр очиж исэн. Тийм. Талбай дээр. Ер нь Моугийн нэр хүндийг өнөөдрийн төвшөнд ирэхэд нэлээд нөлөөлсөн харин. Тэр 4 төрүүлэхдээ ерөөсөө Норвегийнхоо лигт бол шороо шиг хийжсэн байхгүй юу? Дандаа л 4-5-ыг хийждэг. Тэгээ ерөөсөө сүүлийн 10 жил тодорж байгаа л баг юм байлээ. Довтлогоо нь бол үнэхээр 20 оноос төрүүлээд эхэлсэн. Тэгээд нодлон Европа лигийн хагас гишүүн өрсөн. Энэ жил аврагуудын лигт ингээд плей-оффын шатанд бол
Интерийг хожиж өнгөрсөн жилийн финалистыг хожиж. Тэр Европын тэмцээнд орж ирээд талбайда одоо энэ архитектийн тэр одоо 42,000 хүнтэй хот гэж байна. Бодо гэдэг. Тэр хоттой Наа чи Бодо нь хаашаа Нарвиктэй ойрох юм уу? бүр энэ Бүр хоош юм шүү. Бүр хойш байгаа. Энийхээ хойно. Нарвигийнхаа хойно. Тэгээ эндээ 33 хожоод 2 тэнцээд 9 л хожигдсон талбай дээр. Тэгэхээр ер нь бол талбай дээр 40 тоглоход бол тасархай ажилтаа. Тэр нэг 16 онд ирсэн дасгалжуулагчийг л ерөөсөө энэ багийн Суурийг тавьсан. юу суурийг тавьсан өөрчилсөн. Тэндээс л ихтгэл урам зориг аваад ерөөсөө өөрчлөгдсөн л гэж. Тэр чинь нөгөө авраг болонгуудаа аврагуудын лигийн дандаа нөгөө өртөлсөн шатраар орж ирдэг. Тэгээ тэрийгээ давж чадахгүй чаваас ингээд 3 жил конференц Европоор явцсан байгаа байхгүй. Тэгээ 16 7 энэ 8 жил л орж ирж байгаа. Тий. Ер нь сүүлийн 20-од оноос төрүүлсэн ч гэсэн үү? Тий, төрүүлээл нөгөө аврагуудын лиг рүү шууд орохгүй шүү дээ. Бүр доороос нь эхлээд чаваас яг хэсэг рүү орж ирж чадахгүй ингээд наан мултарчингууд Европоор унаал. Тэгээ Европод бол сайн үзээд идэг. Юун дээр Европын топ 5 одоо сая Ситиг, Атлетико, Интериг гээд топ 5 лигийн 3 багийг дараалаад хожигдсон. Энэ бол Европын тэмцээний аврагуудын лигийн түүхэнд ердөө 4 дахь тохиолдол буюу топ 5 лигээс гаднах баг топ 5 лигийн багуудыг 3 дараалаад ингээд хоцсон тохиолдол ерөөсөө уртаашаа 4 хүн байт юм байна. Төрүүлдэг Аякс ч хожиж ирсэн. Тэ. Хүү 2001-ээс 2 онд Panathinaikos, 2006 онд Benfica, 2015-аас 16 онд Zenit гэнэ. Тэгээд Бодоглын 4 дахь баг нь болж орж ирж байгаа юм байна. Өнөөдөр Зенит гэснээс Зенит Оросынхоо лигт 2-т яваад байгаа юм биш үү? Юу нэгт юм. Мэдгүй тэр нөгөө Ахмат нь юуны. Лого нэр нь бичээгүй зөвхөн логонуудын тавьсан тийм. Энэ тоглолтод нэр 4 дараагийн тоглолтод хожвол 4 тоглолт дараалж хожоод тэгээд Европын 5 лигээс бусдаар Ajax 72 он төрүүлэхдээ 4 тоглолт дараалж хожиж ирсэн юм бэл. Бүр урагшаа хөө. Тэгээд урагшаа тий. Тэгээд одоо Интерийг яах юм? Интер аяг Бодоглимтийн тоглолт. Интер талбай дээр тий. Тий, яг нөгөө түрүүн хэлсэнчлэн хамгийн боломж багтай Ювентус болчиход байгаа юм. Тий. Одоо нөгөө жижиг багаас хожил авч чадаагүй 3 том баг. Хамгийн боломж гайгүй нь Атлетико Мадрид болчиход байгаа. Нэг голын зөрүүтэй. Эднэр бол дунд нь л байгаа. Аталанта, Дортмунд 2 дэгээр. Наад хоёр ч 2 тэнцүү баг хоорондоо. Том баг жижиг баг дээр гингүүд энэ 3 алдаа гаргацсан 3 баг биш. Тэнгүүд юу вэ бол ер нь аюу хэцүү. Одоо талбай дээр очиод Галатасарайг тэгж илүүрхэн 3 голын зөрүүтэй. ер нь хэцүү. Яг 3-ыг нэг тоглолтод хийнэ гэдэг Ювентус яг үннийг хэлэхэд бол хэцүү байгаа шүү дээ. Ер нь гол алдах хэрэггүй л болчих. Ювентус ер нь мармад ер нь хэдэл хэцүү байгаа шүү дээ. Тийм. Дээрээс нь одоо гол алдахгүйгээр 3-ыг хийнэ гэдэг нь маш том даалгавар. Тийм. Тэгмүүд Интер бол харьцангуй одоо хүчтэй баг тий. За яг сайн тоглолтын дээр Бодогийн талбай дээр тий өвлийн хүүтэнд тэр түүндэрт очиж тоглоод хэцүү байсан байж болох юм тий. Тэгээ эдний цэнгэлдэгч 8,000 хүний суудалтай тэгээ суудал нь нэг тийм тавтай тухтай биш юм. Тэр зүгрүүч одоо ер нь баг хасахтай л байгаа юм шиг л шүү дээ. Тийм. Тэгээд куртэг болтойтойгоо суудаг тийм стадион байлаа шүү дээ. Тэнгүүд Интерийн хувьд бол талбай дээр авчираад тэр 2 голын зөрүүг бол нөхөх магадлал бол бас байгаад байгаа байхгүй. Хэдүүлээ бусад тоглолтуудын үр дүнг хараад бас бусад тоглолтуудын ер нь юу болов гэж. Монако уул нь эхлээ 2-ыг хийсэн тийм. Балаагүй шууд эхлээл 2 хийсэн. Тэгсэн чинь харин тэгээд өөрсдөө улаан аваад. Дүүэ би нөгөө нэг юу юм таймын үзчихсэн чинь Дезире дүүэ 2 гол хийдэг шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө нэг Монакогийн хөгжөөн дэмжигчд дүүэ рүү бүр ингээ бүүлээл юм. Тэгэхээр нь би дүүэ чи Монакогоос гаралтай юм байх та гэж галс хат руу ороод харлаа гэсэн. Ренес гаралтай байна. Тэгээд яагаад дүүэр бөмбөг авахаар бүүлээд байсан юм бэ? Бас нэг тийм аргаан болсон байна л гэж. Тэгээд Paris Saint-Germain энэ жил мөн адил нутгийнхаа багтай лигийн багтай таарчлаа. Тэгээ одоо Paris-т болно хариу тоглолт. Монако тэр 2 гоолоо барьчихлаа. Дембеле нэрээ бэртсэн байсан уу? Дембеле гэмтээ дүүэ орж ирээд шууд 2 хийсэн тий. Орж ирээд хэдхэн секундын дотор гол хийсэн. За Real Madrid, Benfica одоо талбай дээрээ Real Madrid амар чимээтэй тоглолт болно. Тэрэн дээр Mbappe харин нөгөө нэг Роналдо гүцэх мүцэх тэрийг Бодох хэрэгтэй. тэрийг л хийнэ үст тий. За Атланта, Дортмунд хоёр одоо Аталанта одоо нэг тийм том баг магт хожигдсон тэр гэж ярихгүй үстэй. Хүн тэнцвэл адилхан л Тийм энэ ойролцоо. зиндаа ойролцоо. Аталанта он гараад айгүй сайхан эвтэйхэн тоглож ирсэн. Яг ингээ хожигдсон. Гэхдээ ер нь бол боломжгүй бол биш. Тий.
Одоо өөр талбай дээр Монц ч бас болно. орон гарan гайгүй л байгаа. Ер нь бол хоёулаа л сайхан одоо бөхөөр бол сайхан заанууд шүү дээ. Сайхан зам яг. Тийм. За, Карабах уулын Карабахта Ньюкаслыг аваачаад муужруулна гэсэн чи арай болсонгүй. Муужирсан. Тоглолт эхлээл 6 дахь минутанд 2 тэг 3 Энтоны гол чихний үед дөрвийг хийгээд Тэгээ энэ тоглолтын дээр Волтиметийг давтлагчийн ард тоглуулад тэгсэн байлээ. Гордон урагшаа үзүүр дээр уг тоглуулад нь бол эсрэгээрээ баймаар тий. Нөгөөх нь покер хийгээд тийм тэгэнгүүт яг Гордон шиг тэгээ сугарж гүйдэг хүн л эдний Карабахын хамгаалтан дээр хэрэгтэй байсан болоо даа л гэж би бодсон. Тэгээ манай ч хитрхи чичирсэн бас сүүл рүүгээ. Ер нь Дөрөв хийх гэдэг. үгүй Тэгээ дөрөв хийчээ хоёр дээр чичирч л. Тийм. хэтрик хийхэд хийчээд дөрөв дахь цохилтын нөгөө пенальти Ультиматид өгөх гэсэн чи өгсөн чинь үгүй цаашаа. Трипер энэ ч юм уу маргалтаа чи яс юм үзег юм уу гэд. Нэр бүр ингээд илт маргалдаа. За чамтай ч юм аах. Тэгээ явж нэг уучраа олсон юм шиг л. Тэгээ яг Волтимет чи ер нь жоохон хэнэггүй түүнөхөр байлаа шүү дээ. Сайхан. Саман гэхэд үү? Тий. Юм бодохгүй юм байлээ Волтимет. Гордонд бол яг наач угаас ингэж лейдинг гэдэг маягийн хүн байлаа шүү дээ. Харин Гордон бол ер нь өөрөө жоохон юм чичрээ хүн гэдгийг бид нар мэдэн шүү дээ. Гэтэ чи Премьер Лигт нэг 2 3 голтой байгаа шүү дээ. Харин ер нь Аргууд лигт Аврал лигт 10-ыг хийчихсэн тий. тэгээ яг Премьер лиг дээр аваргыг чи нөгөө нэг жигүүрт тавиад байгаа шүү дээ. Ер нь бол зүүн талд. Тэгээ зүүн талд тавиад байгаа шүү. Тэгээд ер нь гэхдээ чичрээ шүү дээ Гордон. Гэтэ ер нь ингээд жижиг баг дээр за би жишээ нь эхний үед 4 хийцэн бол бас нэг юм бодон тий. Өш өнөөдөр нэг 6 7 хийчихвэл бас би түүхэнд үлдэх гээд шүү гэл. Тийм ер нь ер нь бол гэхдээ түүхэнд үлдэх их дуртай тоглогч. Гордон өөрөө. Ер нь нэг тийм одон медальд бол их дуртай. Тийм үү. За тэгээд шүү те. Энэ бол ястай хайргүй баха. Тэгээ санаа зовлтгүй. Волтимет нь хэнэггүй юм л. Одоо энэ хариу тоглолт ер нь арай бага голтой болох уу бас нэг юм болох болов. Хийн гэж үзэн хөөе. Гордон гурд гаргах ч үгүй дээ. Бүтээн. Тэр 10-ыг нэмэх гээд. За тэгээд Олимпиакийг гүйцэд ирсэн явчихад. Олимпиакос талбай дээр Ливеркузенд Патрик Шик 2 гэсэн байлуу да. Тийм баг шүү. Тэ. Хоёрыг хийгээд Ливеркузен нэг юм харин аврагын лигт хөөрхөн шүү. Хоёр тэгээр хожоод Брюге бол талбай дээр Атлетикотой 3-3-аар тэнцсэн. Энэ бол за Атлетико одоо талбай дээр хүлээж авч тоглоно. За ер нь бол Гайгүй бас. гайвах. За Европа лиг конференц лигийн За. үр дүн байж байгаа. За Болони очсон. Ноттингем Фенербахчиг талбайд нь Ястай харин очлоо доо. шин дасгалжуулагчтай. Эвгүй гэжсэн шүү дээ. Энэ багч их ч. Тэр чинь нөгөө нэг эзний найз Грекийн Олимпиаксыг төрүүлүүлж байсан. Виктор Перейра гэж. Өнгөрсөн өдрөл Вулверхэмптонд байсан. Тэр нөхөр бол Ноттингемийг бол Доминико Тедескогийн манай Шондайчи бол Фенербахчийн талбайд 0-0 тэнцчихъя гэсэн. Хариу дээр л усъя гэдэг. Тийм талбай дээр яриа гусын юу. манай Энголо Канте удаан болцсон шүү. Кантеч дээр алхаад байна тий. Алхаад байшлаа. Харин тийм ээ. Яг та анзаарсан. Анзаарсан. Өмнөөс нь гүүхэд өгөөч тэгээд өмнөөс нь нэг өөрийнх нь хүүхэд уралдаж байхаар нэг өмнөөс нэг байж яддаг шүү. Яг тэр шиг би ч бас Кантегаа бас нэг юм үзүүлээд өглөө гэтэл манай Кантеч бүр үгээр ядарч. Бидний мэддэг Канте байхаа бол Баяр ч одоо тэгэл дайчилж байгаа л тэр бах л та тий. Тэрээс залхуурна гэж бол байхгүй. Залхуурна гэж аахгүй зүгээр харин Эсвэл зүгээр яг формондоо орж байгаа гэж болох юм. Орж байгаа хүн нэг тийм гимтэл мэдлээ дахиж сэдрэхгүй, хөндөхгүй, хөнгөнгөө гэж ярьдаг да. Тэ? Тэгээд ингээд ерөнхийдөө багийнхандаа нэмэр болоод бөмбөг ирэх үед нь би иймэрхүү нэг хийх ёстой үйлдэлээ хий чинь. Тэгээд бус үед нь их тийм улаарад яах вэ? Одсон маягтай байж болох юм. Гимтлээ идэгдэл. нөөж гад Канте дэлхийн авраг дээр л яа. Тийм тэгжиж бас болох юм. Ер нь бол гүйхгүй лээ. За тэгээд Кристал Палас Зеринский тэгээд тэнцсэн. Энэ бол бас бүр ягаад ч угаасаа нэг гол хийгээл болохоор байлаа. Кристал Палас тийм сайн байж чадаагүй доо. Зеринский гэдэг нь хаанах юм баг юм? Юуних Босны Герцеговины Босны Хорватууд байдаг. Мостар гэдэг. Муслимчүүд юм уу? Гүү. Босны ч ер нь муслим тий? Тий. Тэгэхдээ Хорватууд байдаг юм аа. Хорват байдаг. За тэгвэл католикууд юм байна. За тэгээд Штутгарт Селтикийг талбайд ноцсон. Энэ дээр муу Каспер Швейхел маань зүгээр л өдөөс нэрж байгаа цогцолтыг харж чадахгүй л байлээ. Бас л одоо 40 гарцсан да тий. Гарсан уу? Каспер уу? Гарцсан баг. За Селтик тэгээд болсон байлээ. Фьорентинаар аваа шүү. За тэгээд за Panathinaikos талбай дээрээ Пэлзэнг хожиж чадаагүй бол Пэлзэнгийн талбай эвгүй шүү. Эвгүй.
нөгөө хин байгаа шүү дээ. Оо, Фандак гэсэн цэцэлжуулагч юм. Нөгөө Ливерпулд байсан. Ливерпулд 2005 онд төрүүлсэн Рафаэл Бенитес. Аа. Одоо ингээд маш олон хүний нэр яагаад санах байна. За, Шмейхел 39-т намар 40 хүрэх юм. Аа. За, ингээд Европын тэмцээнүүд ингээд сайхан болж өндөрлөө. Өнгөрсөн 7 хоногийн тухайд. Энэ 7 хоног шууд хариу тоглолтууд болно. Саяны тоглолтууд, аврагуудын лигийн бүх тоглолтууд гардгаараа гарна. Зөрөөд харин Европа лиг конференц лигийн баг хэдэр баг. Яг л сая. Тэг яг л сая хараал. Европа лигийн бүх плей-оффын тоглолтууд гарна. Конференц лигээс саяны Фиорентинатай учраа, Кристал Паластай учраа бас л гардгаараа. Яг эдгээр бүгдээр ингээд сууг эргүүлэхэд л гарч байгаа. Учраас хуваар оруулсангүй ягч. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Англи Премьер лигийн өнгөрсөн амралтын өдрөөр болсон тоглолтын онцлог тоглолтуудаас ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтай ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр болзъя. Нэвтрүүлэг тавд байгаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За Англи Премьер лиг завсарлагаанаар ярьсан юм доостгоо. Үгүй нөгөө Волтимедийг яриад байхгүй. Волтимед сайн ярьж шин эхнэр байхгүй Англид ирсэн Германы дөнгөж 20-21-тэй хүүхэдтэй залуу. Тэнгүүт нөгөө нэг Герман дахь өөрийнхөө хорооллынхоо байрныхаа найзуудыг байранд аваад ирсэн гэсэн. Сайхан тоглоо. Холуулаа юу. Тий. Тэгээд найз хайртай найзаа аваад ирсэн байгаа гэсэн. Ер нь гэхдээ өшөөч найзууд нь ирж мэрээ очиод байгаа юм лээ. Тэгэхээр жоо сатарч байгаа юм байна да. Уу яг ер нь өөрөө тийм хүн юм байна. Тэгээд бэлтгэлдээ явчаад бус дүйдэн найзуудтайгаа өстой пицца мэцаа захиалаад тоглоол өөрийнхөө байранд тэгэл байж байгаа юм л шүү дээ. Гордон тэр байранд нийзэж ашгаргүй л боллоо. Манай Гордон өөр зорилготой амбиц өөрөө. За Гордон яг байхаа Челси үст. За Баруун Вест Хэм ээ. Баруун зүүн Бөөрнли шүү дээ. Бөөрнли. Баруун Лондоны баг. Жо Педро ингээд 11 тик голоо оруулж Тул болгонд л хийж шүү. тэг яг ч нэрээ юутай болоод авсан байл шүү нэг хэсэг хийгээгүй. Өмсгөлийн ивент итгэжтэй болоод авсан. Тэгсэн айгүй өндөр үнээр. Хан тийм л. Бас AI-ийн компаниас те. Тийм баг. Хоёр хөлөөрөө хоёулан гарan зогч байгаа үстэй. Энэ гэхдээ ивент итгэгчгүй байхаараа энэ өмсгөл их гоё. Гоё харагдаж байгаа те. Nike зөвхөн Nike. Тэрэнд нь баг дасчиж те. Тэгээ мөнгө хэрэгтэй байл бтээ. За энэ яасан бэ? Кол Палмер ингэж нэг гарч ирээд тэгээд ядарсан. Гүйлт тэр хөтөлгүүгээд ядарсан. Цохилтон жоохон жол итсэн. Гоё гарч ирсэн шүү. Одоо энэ гүйлтэн дээр ч хүн ядардаг байхгүй юу? Амьсгаад дуусч байгаа шүү дээ. Тэгээ хүч, цохих хүч байхгүй болж. Энэ дээр ингээ улаан автсан чинь тоглолтыг тэгээд эргүүлчихлээ. Хаал үлээс. Фофана. Өнөөдрийн хэддэх нь вэ? Өнөөдрийн 6 дахь нь. Зөвхөн Премьер лиг нь л Зөвхөн Премьер лиг. Тийм. 9 болцсон байсан одоо 10 болчлоо. Тэгээ Ward Pro сэлгээгээр орж ирсэн Ward Pro-ийн энд авч ер нь тэгээ сул мөргүүлцээ. Варпаус чөлөө зөвлөгээгүй. Тэгээгүй. Энэ нөгөө хин Лямар Хосенер нөгөө нэг үр дүнгээ хамгаалдаг энэ байна гэдээ бид нэр ярьсан шүү дээ. Яг түүгээрээ талбар дээр одоо 6 хамгаалагч байгаа баг. Хамгаалах гэж үздэг бүр хамгаалах гэж үздэг шүү Тий. дээ. 10 орчингуудаа нөгөө урд байдаг гэдээ суулгаад дандаа хамгаалтын хүмүүс оруулсан байхгүй юу? Тэдэр нь хамгаалж чадахгүй мөргүүлсэн. Энэ минь орсон бол одоо баг эвгүй шүү. Харь дуусчихт тий. Тийм. Дахиад мөргүүлж байгаа шүү энэ баг. Баг гэж угаасаа мөргүүлсэн. Хаалга руу энэ чиглэх юм бол ер нь эвгүй шүү. Лила. Манай Дилап бөмбөгөө оноогүй. Гадар дээр нэр явцсан. За ингэ нэг оноо. Нэг оноо. Хүн илүү болоод Бөөрнли бол 15 минут ер нь дутлсаар дууссан шүү. Тий. Тэгээ бас бодж л байлаа. Мареска байсан бол ерөөс тэрч хэрэг довтлсаар байгаа дуусгаж байгаа да тий. Бас ингэж хамгаалагч бас дэмий ч юм уу гээл. Гэхдээ хүн дутуу болчихсон. Оноогоо авцсан байсан бол тэгэл та. Гэхдээ яг энэ Лям чин өмнө нь хэд хэдэн тоглолтын дээр хамгаалаад оноогоо 3 оноонууд авцсан л да. Тийм. Гэхдээ 11 үлээ байсан шүү дээ. Тэгтээ бас ингээд дан хамгаалж болохгүй гэдэг нь харагдаад байгаа биз. Манай Мареска ч бол пижгэнтэл довтолж байгаа тэгээд зөрж оноо моноо алдаад бас жоохон хүмүүсийн яатсан юм л да.
Тийм тэр нь бас 10 хүнтэй тоглоход гоё хийсэн шүү дээ. 10 хүнтэй тоглож байгаа 10 хэрнээ тоглоод байдаг. Байсан. Тэг яг хөө тэгэл аль аль нь л тэгэл давуу тал байгаа, сул тал байгаа тий. Юун дээр за яг наад сэдвүүдэр чинь шууд үргэлжлүүлээд энийг ярий дөө. Энэ бол тэргүүллээс алдсан оноо буюу тоглолтын тэргүүллийг хэлж авсан ч тэрийг хадгалж чадахгүйгээр алдсан оноо байл гарч байна. За улирлын уртад нийтдээ West Ham 20 оноог ингэж алдсан бол 20 баг дотроос Chelsea 19 оноог ийм байдлаар алдсан байна. 20 гол нь талбай та тий баг. Тэнгүүтээ 19 онооноос 17-г нь талбайдаа алдсан байна. Одоо сая жишээ нь хоёрыг бол алдсан. Тийм сая хоёр нэг хүмүүст нөгөө үлдсэн нөгөө хөн манай Марескагийн болохгүй. Энэ Лямч ерөөс алдахгүй явуулсан шүү дээ. Тэр үлээ. Тэ? Тэрүүлсэнд бол хамгаалал оноо олгох чадсан байхгүй. За энэ 17 оноо. За энэ дэр бол за ядаж тал нь байж хад дээгүүр байна шүү. Баг 3 чих байж. Мареска Астон Виллагийн баг юм. Мареска удирдлагын ихэнд Брентфордыг, Фулхэмийг өөр юу лээ тэргүүлж байгаад алдсан зөндөө тоглолт байд юм аа. Брайтон тий. Борнмут хар эсрэгээрээ 18 оноо алдснаас 13-ыг нь ихэнх эсрэг багийн талбай. Тэр би бас энийг яг нөгөө шууд Марескатай яг холбоотой л байх л та. Хоёрдугаарт эн чинь нөгөө хүр дүнгээ хамгаалж чадахгүй нэгдэг чинь нөгөө туршлах штэ бас л. Одоо танахны дундаж нас ч одоо хэд вэ гэлээ? Бараг 22 3 уустай. Тэг гараанд гарч байгаа дундаж нас нь 21 байлаа. Тий, одоо шууд туршлага гэдэг нь бол саяын тоглолтын дээр бол харагдаж байгаа. Саяын тоглолтын дээр жишээ нь Тиаго Силва хамгаалтын дунд байсан бол бүгдийн чи тэн зогс, энэ зогс, тэрийг аав, ерийг аав тий. Чи наанаас зогсоо тэргүй тэр шонгоо авмаа угээд ингээд саяын голыг бол хамгаалчихна. Энэ дотор шин тийм хамгаалга. Тий. Хамгаалахад дасгалжуулагч бас хамгаалахгүй юмнууд. Тий. Мареска дээр бол бүгд урагшаа гэдэг чинь юу хэн хамгаалах юм. Тэмс тэнд туршлага мөршлөг байгаас нэмэргүй. Энэ дээр бол Лиам Росинерийн өөрийнх нь багийн тэгээд Лиам Росинер өөрөө ч бас залуу дасгалжуулагч учраас яг үр дүн хамгаалах гээд байгаа нь зөв боловч тэгээд хүссэн болгоо хамгаалцдаггүй мал гэдэг юм харуулж байгаа. Бөөрний багт чинь ийм хүмүүс хэрэгтэй байдаг юм аа. Тэ? Тэрнээс ингээл сайхан хуулийн бүх дуртай сайхан тийм чин сэтгэлээсээ хамгаалчих гэсэн сэтгэлтэй дөрвөн хүн байхаар хамгаалцдаг гэж ойлгож болохгүй. Сэтгэлээс гадна чадвар хэрэгтэй. Саяныхын бүр ингээд хевлээд сэтгэлээс гадна хоёрын зургийг чадвар хэрэгтэй гэдэг. Их хоёрын зургийг гад ингээд хевлээд гоё балкад гаргачаар ишлэл хевлээд. Муухай өөргөж юм да. Гэтэ бас нөгөө талаараа чадвараас гадна сэтгэл хэрэгтэй гэдэг бас тийм үйл. Чи тэгэл муу Ванди Кимал одоо болчих болохгүй Тэмүүлэн гэдэг бас нэг өөр зураг хаж өгнө. Чадвараас гадна сэтгэл хэрэгтэй. За ийм боллоо. Аврагуудын лигийн байрны төлөх хөрсөлтөөнд дунд Челси сая олны 2 оноо бол үнэхээр хэрэгтэй байлаа. Тэр нэг 5 баг орчих واخа тий. 5 бол орчих. 5 бол Одоо маш өндөр болсон шүү. Тэр 5-ын ард чинь тэр нөө айгүй олон баг үзэх гээд шүү. Ливерпул, Челси, Юнайтед 3-ын нэг нь л мултах галчих гэдэг. Хойноос Астон байхгүй. Вилла тэгээд Өөр хойноос юм байхгүй. баталгаажуулчихна гэж бодож Ойноос судлахад. Брентфорд 5 онооны ард. 5 оноо байж. Астон Виллагаа мултлаад бид гурав ангиар орж болохгүй юу? харин Астон Вилла баталгаатай гэж Бид гурав ч бас олон жил нэгдүгээр ангиас Би бол яг хуваарийг харахаар ер нь Челсид жоо санаа зовтох. Челси ч ер нь хуваар чанга байх. 10 тоглолт юу. Над их зүгээр байгаа шүү. Хамгийн чанга Сул багаар оноо алдаад байгаа. том багтай арай дээр. Том багтай дээр. Энэ залуучууд учраас нөгөө энэ хамгаалтын эсрэг чадахгүй байх шүү. Адилхан довтолж Тэгвэл арай бас. Одоо Арсеналтай. Оо гоё. тийш тий. Нэм хэрэгтэй. Янзэ. За Манайх бол амар үзэн. Ситигийн фэнүүд бол Арсеналыг биш Челсиг ингэсэн л дэмжсэн гэж байгаа. Сити Ньюкаслын тоглолтын таймыг Дэмжих байх. Ер нь тэгээд Челси ч өөрөө нөгөө эхний 5 руу бат байх гэдэг байгаа юм шиг. Угаасаа үзэн шүү дээ. Энэ тоглолтын өмнө гол нь Арсенал 7-1-ийн дондор нөгөө татан тоглолтыг нөхөн тоглолтыг Үлрэн тоглолтыг тэнцчихсэн байсан үлрэн та. Учраас энэ тоглолтод Сити Ньюкаслыг заавал хожих юм бол энэ бол байдлыг бол тун юм байна тийм. Тэр нэрээ юу болсон юм? Үлрэнтэй тэнцсэн шүү дээ. Тэр бас байж болтгоо. 2-0-оор хожиж явж байгаа юм. Тэр сүүлийн гол мол нь бас Харин тийм. гол орсон шүү дээ. За манай Гордон яасан бэ? Чичрэн шүү. Чичрээг гол. Яг л хэлэнгүүт Юу юм биш үү?
Хөлбөмбөгийн Facebook юм шиг байна ч. За яа. За болтой. Дандаа миний гэсэн хүн болгоныг л чи ерөөсөө. За энэ дээр Хол, Луис Хол. Челсигийн актив мембер байгаа ингээл. Яаж хийж байгаа Челси болоод. Ингээл Замдаа очир авцаа авсч. Үнээрээ өөртөө шивжсэн зөвлөлтөө. тийм. Техи гэж яг нэрээ яг хамгаалтыг удирдах хүн ирсэн байгаа. Тань гоё байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Диаша гаргаж ирээд энэ хоёр тоглохоор гоё байлээ. за энэ гоё мөрсөн дөө. Нико Райл. За ингээд Ийм залуу тийм. нэрээ. Одоо яг тэ нөгөө Ньюкаслын хааланд маланд дээр бол аягүй шавсан шүү дээ. Хамгаалч. Замын хорж ингээд зүг зүгээр хааланд бөмбөгнөөс хаа хамаагүй явж явах турт ингээд хажууд нь сугдаастай нэг хүн те. Тэгээд тоглосон шүү дээ. Тэгэхэд л юу Болохгүй юу? Орайли гэдэг хүн гарч ирээд хийчих жоох. Энэ хүүхдээ ч одоо Ингээ хоёр гарч байгаа. Дэлхийгээр авч явна үстэй. Аа. Орайлыг Яах юм? Харин шигшээд бас тодорхойгүй байна уу? Одоо л хэцүү хэлдэг. Би бол хэцүү л гэж бодчих. Тэгээ байж хат бол хэрэгтэй л юм шиг санагдаад Гол нь бүрэлдэхүүн угаасаа айхтар байна л та. Энд чинь дээр гол нь- шингэх газар байна уу? Голон байран дээр тоглоод ч тул энэ чинь хагас дээр байна. Зүүн зүгрийн хамгаалтанд тоглож чинь. Гэтэ түүхэд энийг Орайлыг тэгж ашиглах байх. Би бол Түүхлийн ярга барилд бол тарахгүй байх гэж. би бол тийм Пепл ингэж тоглуулж байгаа бол гэж бодод шүү дээ. Чи сүүлийн 2 3 тоглолтод дараалаад Премьер Лигт ингээд хагас дээр тоглоод, довтлооны 3-ын 1-ээр тоглоод 3 гол. 2 тоглолт дараалаг болчихлоо тийм. Тэглэх 3 гол хийчихлээ. Энэ дээр тий Орайли өмнө нь бол ерөөсөө юм гол байгаагүй. Урагш ингээд тавьсан чинь гол хийгээд эхэллээ. А Льюис Холл гол хийсэн. Тэгсэн чинь энэ арай худлаа байгаа да. Теманыг харах уу? Льюис Холл 2018 оны 9 сараас хойш Ситигийн талбайд гол хийсэн анхны Ньюкаслын тоглогч юм. 6 жил биш 8 жил гол хийгээгүй нэ гэж байх уу? Этихад Ньюкаслын зөвхөн Премьер Лиг гэвэл байна. Зөвхөн Премьер Лиг. Бараг тийм байх шүү нэрээ. Премьер Лигт гэж. Чихад очоод гоолгүй хожигдоол. Гэхдээ Ньюкасл ч хожиж мочоод байсан. Гэхдээ тэр нь бол Лигийн цом Лигийн цом тийм. FA Cup мап баг. Эсвэл Сент Джеймс Паркта Ситиг хэсэг сайн тоглолт байх. Тий. Энэ хоёр чинь Сент Парк бол тий. 7 таарах боломжтой гэдэг байгаа шүү дээ. Сайн Лигийн лигийн цомд цом дээр хоёр 2 таарсан. тоглолцсон. Одоо Премьер Лиг дээр 2 тоглолцсон. Тэгснэ FA дээр Таарах боломжтой юм байна. Яачлаа. Бракт нь. тэг яг За тэгээд яг нэг гол орж марсан Ситигийн овн гол байсан байх боломжтой юу? Өөр Би ингээ харж чинь яг гэсэн чинь Ньюкаслын тоглогч хийгээгүй. Ньюкаслын тоглогч. Нэр 18 оноос хойш гол авахгүй шүү дээ. Овн байна уу? Дандаа тэг үү. Дандаа тэг. Харин Чод дандаа гол хийж чаддаг тийм юм байхгүй. байна. Тэр харин тийм Дандаа тэгэлт юм байна. Хураа юм. Тоттенхэм яаж юу? Одоо болоо. Тоттенхэм Хотспуртай амар шүү дээ. Этихад сайн шүү. Этихад топ нэмж аль аль бол амар. Сайн үст тийм аа. одоо тийг эсрэг Одоо төдөр аална. За ингээд ингэснээрэн Сити 2 онооны ард орж ирсэн тий. Тэгсэн. Юуны ард. Тоглолтын тоо адилхан. Тоглолтын тоо адилхан. Тэнгүүд 2 онооны ард. Арсенал төрүүлээ тоглолтоо хийгээд. Тий. Төрүүлээд нөгөө 31 дөрөв тойргийн тоглолт наашн төрүүлээд хийчихсэн. А тэнгүүд эхлээд Арсеналын тоймыг үзэхээс өмнө энийг үзэх нь зүг баг. Энэ юу гэхээр Арсеналын одоо зөвхөн Арсеналын шүү. Тэргүүллээс алдсан оноо гэж байна. Тэрний үхээр энэ үйлрэл энэ төр дээр буруутсан биш үү? Зөвхөн энэ үйлрэл шүү. Эхний 22 тоглолтод 2 оноо алдсан байна. Ингэснээр хамгийн сайн хамгаалттай баг байж. Хамгийн сайн. Тэргүүлсэн бол үнгээ алддаг биш үү? Номер Номер 1 баг байж. Сүүлийн 5 тоглолтод 7 оноо тэргүүллээс алдсанараа хамгийн үр дүнгээ муу хамгаалж байгаа баг болж хөрсөн. Одоо энэ сүүлийн тавч нөгөө Манчестер Юнайтед тожигдож байгаа эхлээд хийсэн шүү дээ. Брентфорд Брентфордтой тэнцсэн. Тэгээ саяны үйлрэл. Гэхдээ энэ чинь нөгөө юунаас л эхэлсэн байлээ. Ливерпул хожигдохын урдлын тойрог дээр Ноттингемтэй тэнцсэн байлээ. Гэхдээ тэр чинь тэргүүлээс алдсан юм шүү. Тий. Тэрэндээс л эхэлсэн байлээ. Энэ баг Юнайтедаас эхэлсэн байна. Гэхдээ Юнайтед чинь Ливерпулийн дараа. Яг энэ Ноттингемтэй тэнцээд Ливерпултэй тэнцээд Юнайтед хожигдоод дахиад хожигддог нь дахиад тэнцдэг нь юу лээ? Ноттингем, Ноттингемийн тийм Брентфорд. Тий. 4 тэнцсэн л байгаа л та. Сүүлийн 7 тоглолт. Ливерпултэй тэг. Тий, Ноттингемтэй Ноттингемтэй тэг. тийм баг. Тэгээ Манчестер Юнайтед 3-2-оор хожигдоод Тэгээ Брентфорд. Лидсийг 4-2-оор хожоод Тэгээ Брентфорд. тэгээ Брент. Хоцсон ганц Лидс л байгаа. Лидс Тэгвэл энэ одоо Сандерланд байна. тийм авсан оноогоороо 20 ороод байгаа юм уу? Тэргүүллээс 7 оноо алдсан гэдэг үзүүлэлт бол Нөгөө 20 баг дотор хамгийн муу нэг. Ихэнх чийчээ тэрийг таван нөгөө хадгалж чадахгүй байна л гэдэг юм л та. Сүүлийн 5-аар нь
Одоо түрүүн Челсигийн гаргасан үснэгтэй шүү дээ. Тэрийг зөвхөн сүүлийн 5 тоглолтоор авч үзэх юм бол Арсенал үр дүнгээ яг энэ 5 тоглолт хамгийн муу хамгаалсан баг болж байгаа гэсэн. Тэрүүгээр 20 дороод байгаа. 7 алдсан байлаа. За ингээд Сити 2 онооны ард ирсэн нөхцөл дээр хойдлоонд ингээд биехэлсэн. Сака. За чи удирлын ихний уучраа 4-1 штэ бас. Эбрич Эйз хэтрик хийдэг. Тий. Эйзэ Тоттенхэмийг харахаар бас Алчих гадах юм тий. За чи өнөөдөр гарын шүүл гэдэг юм элэ. Тоттенхэмтэй тоглохоор угаасаа. Тэрнээс ер нь өгчөөгүй өстэй Арсенал дээр. өгөөг шүү. Тэргүүлж байгаа багт бол өгжлөхгүй. За энэ дээрэн алдсан. Мөн чигрөөрөө үзэл юм чамс. Коломоны бас ингэж цогтгол юм байна шүү дээ. Цогтөг шүү дээ. Тийм л юм байна. Премьер лигийн анхныг бол. Declan Rice маань гол оруулсны дараа хэдүүлээ толгоогоо ажиллуулаа сайн хичээх төвлөрөх хэрэгтэй шүү гэж хэлснийхаа дараа ийм алдаа гаргацсан. Тэрийг бүр ингээд Sky Sports-ын онцлж харлаа. Би хайсан. За энэ дайран өнөх маань аваа шүү. Юу чи ер нь хамар ер нь эвгүй байна уу? Вэ сая ингээд зүгээр ингээд сөхөлчихж байгаа үстэй. Тэгээд тоглолт болгонд л хийгээд шүү. Бэлтгэл дээр байгаа юм шиг. Тоттенхэмийн хамгаалагч нар тэгээд зүгээр сөхөлчихлээ шүү. Намар ингэж тоглоогүй л үндэ. За энэ дээр баг зэрэг түлхээд Коломон. Энэ ч одоо бас л эргэлзээтэй шүү. Манай Игор Тодор болгоо чинь жүжиглэн унчлаа шүү дээ л гэтэл. Яг нэг тулхан тулсан л та. 2 гар түлхсэн. Зүгээр яг нэг жоохон тохоо өгөөд ганц гараар ангисан бололч гайвуулах л та. За энд хойно Драгушн гэж энэ яасан ч юм. Тэ. Энэ одоо тэгэл нэг ойлгохгүй асуудал шүү дээ. Хоорондоо тэгэл Угаасаа Тоттенхэмийн Ромеро, Ван де Вен хоёр нэг л байхгүй байхад тэгэл хамгаалт бүр тэр чиг шүүрэн шон болчихсон тийм. энэ Тодор угаасаа хойно гуруулаа тоглолт юм билээ ядж хахад. Тийм ээ. Тэгснэ Драгушин, Ван де Вен, Пелинягийг гаргацсан байсан тий. За энэ бол одоо ялчгүй одоо ийм л ялчгүй л гол алдсан байна За энд бас ингээл Яг гэрээс. наагур Нарчи Грей шахаад ямар ч зүгээр нэх амар түлхэлцээгүй байгаа шүү дээ. Тоттенхэмийн хамгаалалт бол Тэгээ Гойкоростэй түлхэлцүүл бас дийлэхгүй байх шүү. Юу юм чи би Манай ч бол сайн юм. би хаасайтай тий. Сайн мөр. Тэгээ энэ хамгаалтыг харалтаа. Муу. Манай Тоттенхэмийн хамгаалтын тал дээр бас жоохон Одоо 2026 онд хожигоо ганц баг байгаа шүү дээ. Он гараад оо. Тий. 9 дэх тоглолт нь энэ чинь. 9 тоглолт очсон бай. 3-4 тэнцсэн. нөө юунд аваад хожоод байгаа юм тест. Аруудын лигт. Тий яг он гараад нэг 2 хоцсон. За ийм боллоо гэж. Эхний хагасны чи юу байсан бэ нэр? Яг одоо Премьер лигийн хамгийн муу баг байна. Tudor юу гэж байна? Юу? Биш танахтыг яагаад Tudorыг авчих вэ? Гэхдээ би бас өөрөө ч сайн байна. Tudor энэ тоглолтын дараагаар юм ярьсан байна уу? Энэ тоглолтын дараа бол нэг юм харсангүй. Ер нь зүгээр ингээ улирлын дундуур дасгалжуулагч болно гэдэг чинь бас айгу хэцүү юм болоо гэж би зүгээр бодлоо. Тэгэл нэг ажилгүй байгаа эдээсээ л хайдаг л бах л та. Тэгэл яг зарим багууд чинь нэг дараагийн улирал та хүртэл ингээд одоо юу гэдэг нэг жил гарангийн гримээр хийдэг штэ. Тодортой бол энэ улирал дуустал гэр хийсэн байгаа. Тэгээд одоо яах юм баа. Түр юм биш баг. Тэгээ энэ Тоттенхэм юуны бас ялгаа гараад байна тий. Юнайтед одоо Челси ч гэдэм үү, Реал Мадрид гэдэг одоо багууд дасгалжуулагчаа улирлын дундор халлаа гэж бодоход маш богино хугацаанд ажиллаа дараагийн нүүдэл нь тодорхой. Дээрээс нь бүр болохгүй бол нэг домог тоглогчоо ингээд төр дасгалжуулагчаар тавиад шүү дээ. Харин одоо энэ Тоттенхэм бол гэхдээ энэ ийм категори баг гарчих гээд байгаа юм шүү те. Каталог гэх юм уу баг. Төр улирлыг дуусгадаг дасгалжуулагч нарын каталог гэдэг. Одоо хуучин нөгөө Сэм Аллардайс тэрний хамгийн уртлын нүүрэнд байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө асуудал хэцүү болонгууд авчирдаг нэг тийм дасгалжуулагчтай болох хэрэгтэй. Гэхдээ Танах одоо тийм хөнгөн сайн жишээ нь магадгүй Шон Дайчийг авчирсан бол би бол бүр үр дүнтэй байсан байж магадгүй ч та. Премьер лигээ мэднэ. За яг аваргуудын лигт болж улдаж магадгүй л баг. Гэхдээ Тодороос бол нэг доош орохгүй хаа. Зүгээр энэ үлрэл дуустал шүү дээ. Почтино ирэх гээд юм уу? Почтино ч Америкийн шиг шийдэх юм шүү дээ. Одоо дэлхийн аваргуудаа бэлтэж байгаа юм чинь. Уцж ирэхгүй үстэй. Одоо тэгээд дэлхийн аваргын дараанаас юу юм гэхээс шүү. Тоттенхэмийн домгуудаас дасгалжуулагч болсон хүн байхгүй юу? За тэгэхгүй одоо нөө Юургэн л хүмүүс. Юургэн Клинсман болцол яваад байгаа да. Бүр хуучин л тоглолт Клинсман MLS-т явж лөө. Клинсман уг нь болцол яваад байгаа да. Хин энтер Жинола энтер чинь хөтлөгч тайлбарлагч. Яг одоо ер нь дасгалжуулж байгаа хүн бол өстой орж ирэхгүй байхгүй байна. Тоттенхэмийг ер нь дасгалжуулах хэмжээний одоо Жермен Дженс чинь одоо телевизийн аналист очоод Дефо аналист очоод. А Дебайор хүртэл аналист.
Эднийхэн юм аналист тал руугаа юм байна шүү дээ. Сайн аналист. Клинсман ганцхан засалж Хоёр гээд аналист байнаас. ганцхан Клинсман засалж болох юм уу? Тэгвэл өөр нэр орж ирэхгүй нэр. Гэтэ Клинсман өстой яг Марескаш 0 довтлогоо болоод баг нь балард юм байл. Клинсман ч одоо тэг баг үе өнгөрсөн баг дөө. Бас хамгаалдаг шүү дээ. Балард. Тоглолтын дараа Tudoroос 2 л асуулт асуусан. Тэгээ угаасаа өөрөнд асуултанд хариулахгүй явчихлаа. Эхнийх нь тэр Sky Sports-ийн сэтгүүлч аягүй зэв. Шууд юу гэж асуусан. Та энэ жил Tottenham-ыг доош онохгүй гэдэгт тэр итгэлтэй гэж асуусан. 100% буюу 100% гэсэн хариулт өгсөн. Би ерөөсөө онохгүй гэдэгт бол итгэлтэй. Энэ уг бол яаж хийж чадвал. Тэгээ өнөөдрийн тоглолтод яагаад ингэ 4-1 харьцтай ойжчихвоо. Чи бас ингэ хэдэн жил тохиогоогүй Хойландны дээр бид ялангуяа Tottenham Арсенал талбай дээр ингэж 4 гол алдаж хожигддгүй шүү дээ. Яагаад ингэ ойжчихвоо. Хожигдвоо гэж бодож байна гэсэн чинь би бол тоглогч нартай байдаг чинь тэд нар талбай дээр хийх юм а одоо өөрсдөө байгаа нөөц болцоо бол тул гаргасан гэдэгт бол итгэлтэй. Ерөөсөө тэгээд манай багийн нөөц болцоог багийн бүрэлдэхүүн гэмтэл бэртэл энтрэл ярьж байгаа л тэрийг л харалтаа. Бэртлийн жигсаалтаараа бол тэргүүлж байгаа шүү. Тий, харалтаа. 11 тоглогч. Тэгээд ойлгочихгүй юу да гэсэн нэг жоохон хөвжүү ярилцлага өгч тэгээ гарчихлаа. Тодорч дээрээс нь Xavi Simons үнэхээр бас таарад тоглож байна. Xavi Simons одоо Коло Муаныг анхныг гол гэж байна шүү дээ. Довтлооны тоглогч нараар ерөөсөө гоолцсон юм байхгүй. Гоол нь амжуулчих, гоолд оролцсон. Tudor эдрийг өөрчилж гоолыг хийх болов ер нь юу гэж бодож байна? Зүгээрээ одоо аврагуудын лиг дээр алан. Аруудын лиг төрүүлээд аруудын лигийн эрх хөлөлийн эрхээ авчихна. Премьер лигт бол нэг 17 орчгол болно шүү дээ. Тэгээ би одоо бодохноо бол ер нь нөгөө Big Ange чинь ер нь Tottenham-ийн тоглолтыг сонирхолтой байлгасан юм байна. Тийм шүү дээ. Тэр үеэс л би ч одоо ер нь тоотыг хэмжсэн байгаа юм да. Чиглэлч ингээл. Эбричезэг энэ тоглолтын дээр ярихгүй өнгөрч болохгүй. Ягаад гэхээр түрүү хэлсэнчлэн Tottenham хэр л шүдээ уртслаа гараад ирдэг. 2 тоглолтод 5 гол хийснээр Арсенал байхтай шүү дээ. Tottenham эсрэг 2 тоглолтод 5 гол хийсэрнэ бусад багуудын эсрэг 21 тоглоод ганцхан гол эсрэг чадахгүй л тий. Гэхдээ эсэг одоо ингээд шууд тэр жигтнэ хадгалаад амраагаад намрын Tottenham-ийн тоглолтын дээр л бусаагаал гаргаж ирсэн. Тийм шүү дээ. Тийм. Зөвхөн Tottenham дээр гаргаж ирдэг. Өөрөөс нь бас асуусан л та нэг тоглолтын дараа. Та яад юм би одоо ингээд Tottenham гэхээр өөрийгөө ингээд бүр илүү дайчилж гарч ирд юм уу гэж. Гүй би зүгээр л ингээд байгаагаараа л нэг амар хичээж бичээдгүй шүү дээ. Тэгэл Tottenham-ын ч л өөрснөө л алдаад байсан. Тийм баг нэг ер нь юм яриас тийм. Tottenham-ын ч өөрөөсөө цоггүй багт өөрснөө унчаад штэ гэ. Tottenham-ийн хамгаалтыг тавуулж байгаа л да. Тийм Премьер лиг дээр бүр сэлгээнд дөөж байгаа талбай дээр гараагүй тоглолтууд байгаа шүү дээ. Айгуу сонио. Сэлгэнээс ч орж ирдэг. Ер нь бол бас амар нөөцлөдөл шүү дээ. Эбричезэг. Tottenham дээр л Нөөгөөд байгаа мó эсвэл мэдхгүй тавил. Хүний талбайд нэг улирлын дотор нэг баг эсрэг хүнийхэн талбайч тэр өөрийнх нь талбайч тэр хоёуланд нь хэтрик хийсэн ганцхан хүн байт юм байна. Премьер лигт. Тэр нь Эммануэл Адебайор юм байна. Tottenham доохта юуны эсрэг гэж Queen's Park Rangers гэх юу би. За багийн яг эсрэг багийн санахгүй байна. Адебайор лав өөрийнх нь талбай дээр ч хэтрик хийгээд хариу тоглолтын дээр ч хэтрик хийсэн. Эзэ сая яг хийх. Нэг баг эсрэг 6 хуссан гэсэн үг шүү дээ. Гордон байсан бол хийцэн үү? Гордон байсан бол хийцэн. Адебайо тэгээд Арсенал руу Tottenham энэ хоёрын багийн хооронд яваад тий. Тэгээ Ситид ч утсан шүү дээ. Тэгээ нөгөө гол нь энэ хоёр багийн хооронд явдаг нь тэгээ тэр фэнүүд рүүгээ голын баяр гэдэг нь жоохон тийм болцсон тий. Тэрнээс Адебайо бол одоогийн нэг энэ довтлогч нэртэй нөхдүүдийн хажууд бол довтлогч ихэнх довтлогч байхгүй юу? Ориг довтлогч байхгүй тий. Одооний эдгээр чинь бол Тэмүүгийн довтлогч нар. Тэмүү. Монгол нэр нь одоо ирлэг тийм л да. Тийм үү? Илдиз. За, Виктор Йокерес. За, энэ тоглолтын дээр хэдүүлээ Йокересийн гүйлтүүдийг бөмбөг эзэлж байгаа, бөмбөг хуваарлж байгаа, бөмбөггүй гүйж байгааг бас ингээд довтлогч болох гэж байгаа хүмүүс бас анзааруул гэж. За, эндээс довтлооны олон хөлбөрөд явсан Йокересийн эзэлж байгаа байрлал бол тэнд дандаа хамгаалагчгүй байж байгаад өнөөс суларч өгж байгаа. Энд отонгоос хоошоо орж ирээд дамжуултыг шууд нэг өөрөлтөөр авагшаа гаргаж өгч байгаа. За энэ дээр чинь бас агаарын тулаанд Йокерес чи хоосонгүй биеийн тоглолт энэ төр те. Алдаа салгачиж байгаа юм бөмбөгөө нууж байгаа. За энэ гол нь байна. Тэндээс алсын жигүүрээс шууд хөндлөн дамжуулт орж ирсэн. Ганцхан 5 гэж тогтоогоол тэрийг цогхоход бэлэн болгочихсон. Энийг ч бас 2 3 томорсон зайг нь харсан бол те. Хоёр хамгаалагч Йокерес тийм том зай өгч. За энэ дундаа манай Монголын лигийнхэн ч цөмсөх шүү дээ.
Манайд ер нь их Тийм зай өгөөлөө. мөнгөтэй тоглох нэг хэрэггүй юм шиг 16-ны байна. шугам дээрээс цөм зүгш. Тэгээд За тэнгуүтээ 2026 оны мэрэгэн бууштын жигсаалтыг Виктор Йокерес 8 голтойгоор Премьер лигийн тоглогч нар бүх тэмцээний хүрээнд хэдэн гол оруулсан гэдгийг тоолвол Виктор Йокерес 8 Он гараад тий. он гараад. Он гараад одоо дажгүй сайн байгаа. 2 сар ирэхгүй болсон. Хүмүүс бол эднэр юм байна. Жишээ Гордон сая 4-ыг хийгээд 7 болсон. Тий. Тийм тэгээд нөгөө аврагуудын лигийг нь орчиж байгаа юм уу? Орчиж байгаа. Гордны саяны 4 гол ороод 7 болчихж байгаа. Жо Педро 7 Селиньо нөгөө Самурвел нэг 6 Самурвил тун дажгүй болж ирснээр буцаа чимээг болчихлаа. FA дээр 2-ыг хийгээд Премьер Лиг 4. Та нар нэрээ тэр Игор Тиагог юу гэж бодож байна? One season wonder уу эсвэл их хөлөрлөд сайн байх уу? Өө Игор Тиаго нэг иймэрхүү ерөнхийдөө нэг манай нөгөө хиний дайны нэг тоглоод байхаар тоглогч юм байлээ. Манай нөгөө хинийг Жерардыг халтруулдаг чинь хэн блэ? Демба Баа. гин дайны нэг тийм тоглогч юм байлээ. Баач нь тэгэл бас нэг ер нь нэг 15-аас 20-ыг бол байнг хийж төгсөн шүү Тийм. Тэр нэг тэгэл хийгээл ахал хүн юм байлээ. дээ. 15 бол хийчин те. Сайн л шүү дээ. Тийм. Премьер Лигт 15 хийчин гэдэг чинь бол ер нь Тийм. Ер нь гэхдээ яг топ баг маг руу бол Челси бас сонирхгүй юу? систем рүү бол орохгүй байх. Зүгээр яг нэг багийн нөгөөдөл нь таслаал өөрлөнд хайчдаг. Манай хүн өөрөө аргалж байгаа хийчдэг. Нэг тийм тоглогч байдаг ч Бобби Замаро энэ шиг. Тийм л тоглогч. За одоо 10-ыг бол хийгээл энэ жил бол. Хойд Лондон дербийн тоглогч нар за тоглолттой холбоотой юм ярьж дууслаа. Одоо юу ярих уу гэхээр одоо тэргүүлж яваа хоёр багийн үлдсэн тоглолтуудын хуваарийг харна. Улаан дэвсгэртэй нь бол ер нь бол тэргүүлэгчдийн игнэнд яваа баг. Шар дэвсгэр бол хүснэгтийн дундуур байгаа баг. Ногоон бол хүснэгтийн хойно буюу 15-аас хойшоо байранд байгаа багууд. Ногооноор бид хөнгөн өрсөлдөгч, улаанаар хүнд өрсөлдөгчийг бол илэрхийлсэн байна. За тэгмүүд одоо тэр Челси 4 гэдэг нь ямар учиртай? Челси 4-р байранд байгаа. Хүн дээрээ юу? Хүнд өрсөлдөгч. Хүнд өрсөлдөгч гэсэн үг. Арсеналд. 2-р байранд Сититэй одоо Сититэй өөрсдөө тоглоно. Тэр бас хүнд өрсөлдөгч. Бусдаар бол өрсөлдөгчийн дундуур яваа багууд ер нь бол Арсеналд байна. Одоо харин нөгөө талдаа Сити бол 3 дараалаад тэр хойгоор яваа нөхдөдтэй тоглох нэ. энэ гурыг бол одоо зүгээр машинд нэстэ. Үгүй юу? Тийм. Сити. Тэгээд Хоёр нь Челси Арсеналтай дараалан тоглох нь Ситигийн хувьд 4 сар гараад. За тэр хоорондын тоглолт миний бодлоо бүх зүйлийг шийдэх юм. Арсеналд ерөөсөө 2хан ногоон байгаа мó тий? 2хан ногоон байна. Сити 4 ногоон байгаа даа мó тий? 4 ногоон байна. Одоо тэнгуүтэй гол нь их байна. тий. Арсенал нэг тоглолт илүү хийчихсэн 5 оноотой. Сити тэр Кристал Паластай их нөхөн тоглолтоо хийгээд хожоод ороод ирэх юм бол хоёр л ер нь бол бодит байдал дээр хоёрын наамнаа нэл зөрүүлэх. Тий. Хүсэж байгаа юм бол ер нь сүүлийн тавигдал шийдэгдэх шүү дээ, тий. Эцсийн мөчөд авах юм. Ситигийн шарууд гэсэн чинь Брентфорд, Борнмут дээр. Тий. Тэнгүүд бас харахаас Ситигийн сүүлийн тойргийн өрсөлдөгч Астон Вилла. Астон Вилла тэр үед аврагуудын лигийн байр хойшсон ч байгаа ч үгүй ч үү. 38 дугаар Айгүй. Тий. Арсеналынх бол Палас юм биш үү? Палас. Гэхдээ Палас ч бас. Тий, эвгүй. Тэгээ Арсеналын тэр сүүлийн хоёр гоё шүү. Хоёр ногоон. West Ham Burnley. Тий. Ер нь яг хаалтын 3 тойргийг авч үзэх юм бол Арсенал их айтах юм байна. Тийм ээ. Брентфорд Борнмут хоёр ч бас эвгүй шүү. Одоо энэ Сити ихлэ одоо ингээд энэ 3 ногооноо хөнжийн хооронд Арсенал чинь хоёрлоо орчих юм шүү дээ. Челси, Брайтон, Эвертон гэдэг. Челси дээр оноо алдалаа. Челси бол одоо алдсан шүү дээ. Үзэн Челсигийн талбай дээр өстэй. Биш ээ, Арсеналын талбай дээр өстэй, тий. Тий Арсеналын тий Эмират. Арсеналын талбай дээр. Энэ цаагуур чинь Сити чинь 3 ногоонтой явж шүү дээ. Хэвээ ногооноор л. За ийм хүн өрсөлдөгчд бол байна. Тэгэхээр хуваарууд бол одоохондоо нэг 4 сар гартал бол Манчестер Ситигийн талд аятайхан байна. 4 сар гараад хоорондоо энэ хоёр чинь 4 сарын 18-ны хавцаанд тоглох ийм хуваар бол байна. Ер нь бол би 5 оноо л гэдэг байгаа. Гэхдээ ер нь бол би 2 оноо л гэж тооцож байна. Нөхөл тоглолтыг нь 3 оноо гэлөө. Тий, нөхөл ороод ирнэ шүү дээ. Ер нь бол 2 оноо л гэж үзсэн л дээ. Тэгэхээр хоорондын тоглолт гоё хэлж байгаа. Бусад бүх багууд юу яах юм байгаа үстэй. Арсеналаас бусад нь бүгд одоо тоглох юм байгаа үстэй одоо энэ хагас бүтэн сайн. Арсеналын тэр өөрчлөлт Арсенал болгож байгаа тоглосон. 3 сарын Челситэй тоглоно шүү дээ. 3 сарын 20-ний тоглолт гэхгүй. 3 сарын 20-ны Тоглолтыг нааш авчихсан. тэр үед Ситигийн тоглолтыг бас нааш авчих гад заалтахгүй байгаа тий. Тийм тэр тов гараагүй. Энэ хоёр чинь хоёулаа нөгөө юунд Лигийн цомын финалтай. Лигийн цомын финалтай байгаа. Тэр үеэр нөгөө финал нь нөгөө амралтын өдөр
тавьж өгдөг шүү дээ. Анх сайн тал болох бах та. Премьер Тэгвэл лигт тэр авцаад тойргийн орчдөг шүү дээ. тоглолтын Арсенал бол сайн нөхөд хийчихэж байгаа. Урьдчилаад хийчихэж байгаа. А Сити бол хизээ их нь одоо тодорхой. Арсенал сая нөхөнгөө очихгүй тий. Боол руу хэмтэн шүү дээ. Тэгэнгүүт ийм юм байна. За дахиад сүүлийн 12 тоглолтоос авсан оноо буюу сүүлийн 4 улирлын хугацаанд Арсенал, Манчестер Сити клубүүд сүүлийн 12 тоглолтоос хэдэн оноо авсан бэ? Боломжит 36 онооноос Сити 30, 31, 32, 27 гэж авдаг. Арсенал болохоор сүүлийн 4 улирал 36 онооноос 18, 21, 31, 21. Нодлын их сайн авсан юм шиг. Сити бол ер нь 30 он авчтай юм байна унджаа. 30 бол гаргаж байна. Нодлон их сайн авсан юм шиг Арсенал. 23-аас 24 оны л доо. Нодлон Биш, нодлон биш. биш. Нодлон ч муу 2 жилийн өмнө. Нодлон муу авсан. 2 жилийн өмнөөс авсан. Нодлын муу аваад 2-т орсон юм шүү дээ. Тийм, ер нь л энэ сүүлийн 12 тоглолт. Арсенал тэр 31 авдаг дээр ч Сити нөгөө талд нь сайн авсан байгаа хэвээр бас тэгэхээр. Бааж жоо л хоёлаа хожиж явсаар гол өдрөл туссан. 22-оос 23 дээр чинь үнэхээр муу авсан байхгүй. Тэгээд яг 2-т орсон. Тэгээ Салибаг 24-өөс 25 ч гэсэн айгүй муу. 21 дөө. Тэгэхээр нөгөө сүүлийн 10 оноо зүрх. 12 тоглолт. Гэтэ яг бас ингээ харахад 12 тоглолтоос 21 оноо гэдэг чинь яг тийм бүр муудаж орохгүй. Сити бүр дэндүү супер байгаа байхгүй бас. Гэхдээ яг Арсеналыг анзаархлаар энэ сүүлийн хэдэн жил энэ төгсгөлд ядраад байдаг нь Финишээ сайн. сэлгээ муу байгаадсэн юм а тий. Тэгээ бүрэлдэхүүн Ситиг бодвол Тий. сул байгаа. Нингэн байгаадсэн. Одоо ч бол амар зузаан байгаа үстэй Арсенал. Тэгч хамгийн зузаан баг л одоо яг ингэ Арсенал л шүү дээ. Тий. Ээзэг хүртэл тэгэл бид сая ярьж илаа шүү дээ. Энд эзэ мэзэ чинь зүгээр Байрал болгон дээр 2 тоглож тоглолдог. эзэ мэзэ чинь зүгээр одоо ингээд сожоод одоо Кай Хаверс Маверс чи одоо зүгээр л тийм үстэй. зарим байран дээр Нөөцөнд 3 байгаа тоглож шүү Нөөцөнд байгаа үстэй. Бисаа дараалал нь бурууч. Эхлээд Габриэл энэ Жесус. эхлээд энэ оноог харчаад дараа нь хуваар гардаг ч. Гэхдээ яг хөө тэгэл нийл хилээд талчихгүй. Ер нь бол ингээд Арсеналын хувьд бол финишээ сайн муу охин хийчих гээд байгаа дүр зураг байна. Сити бол ерөөсө 30 оноо бол энэ сүүлийн 10 тоглолтоос л авчдаг. Биш нэг 2 3 дугаарын өмнө инхах Арсеналаас өөр баг төрүүлүүл шудраг бус гэжсэн. Одоо хэвэр юм. Харин манай Арсенал ч аюу сайн тоглож ирсэн шүү дээ. Одоо хэвэр юм. Тэгээ яг хөтэ сая Улрантанд л оноо алдчихлаа ш. Тэгэл Өмнө алдлаа шүү дээ. Ноттингем Одоо тоглолтын 5 яг дугаар тийм л дээ. Гэтэ саний хойдлоонд яг дээр би бич бас чухал. Брентфордод хийж чадаагүйг бол яг ойлгож болж байгаа. Ливерпулд энэ жил ер нь Ливерпулийг хожсонгүй шүү дээ. Тэгсэн үү? Эхнийх тоглолт нь юу боллоо? Хожигдсон Ливерпулд. Тэгсэн нөгөө совслайд зөгцсөн шүү дээ. Тэгсэн. Сая тэнцсэн. Тэгсэн. Энэ жил Ливерпул илүү хчиж байгаа байхгүй. За яг тэрийг бол ойлгож байна. Wolverhampton Nottingham хоёр бол Ойлгохгүй. ойлгоход теста төрүүлэх гэж яваа баг бол арай л ямар манай Челси шиг зугаалж яваа баг биш. Цуухаа. Зугаалж авч байгаа. Бид нөгөө сайхан амралтаараа явж байгаа. Амралтаар явж байгаа топ дөрвөл ороход нөө. Одоо Челси гэхдээ өөрсдөө бас Арсеналыг хочихгүй бол ер нь 6 унаа шүү. Он. Ер нь энэ хоёрын нэг нь унах юм уу? Ер нь хин нь унах юм л болчиход байгаа. Харин За өнгөрсөн амралтын өдрийн хамгийн онцлог үйл явдлуудын нэг нь бол мэдээж саний болсон тоглолтуудаас гадна Премьер лигийн рекорд эвдэгдсэн Джеймс Милнер Премьер лигийн 654 тоглолтод оролцсон. Хамгийн олон тоглолтод оролцсон рекордыг эвдлээ. За нэх өөр энэ ихний 10-ны хийм байдаг гэдгийг хараад яах вэ? Зүгээр Милнер Премьер лигт юу үлдээж байна? Ямар рекордууд тогтоож байна? Хаана явна гэдгийг бол онцлоё гэж бодсон. За Төрүүчийн дугаар дээр тоглосон тоогоор нэгтлэр тий. Тоглосон тоглолтоор нэгт. Тоглосон минутаараа 13-т. Саний тийм. Гарет Бар бол 54,434 минут тоглосон буюу. за Джеймс Милнер тоглосон минутаараа 13 та. тий. Джеймс Милнер 13-т. За. Дэвид Джеймс 2-т, Фрэнк Лампард 3-т, Райан Гигс 4-т. Тэгээ явж байгаад 13 Джеймс Милнер орчихсон. За булаг эзэхэлт гүйцэтгсэн тоогоор харин Джеймс Форд Проус Премьер лиг рекордыг эзэн шүү дээ. Тийм байна. 1370 удаа болов. Стивен Жерард 2-т. Тэнгүү Джеймс Милнер 6 дээр явж та. Арахгүй дээ. Джеймс Милнер ч одоо 20 хэдэн жил тоглож байгаа үстэй. Леброн шиг л байгаа үстэй. 24 жил, 25 жил шахах. Кевин Де Бройн 4-т байд юм байна. Энэ нэх гардггүй Голын дамжуулалтаа байх гээд бэлдсэн. Голын дамжуулалтаар 10-т байна. 90 сайн. Энэ чинь харин амар үзүүлт юм шүү. Тийм ээ. Ассист те. 90 гол нэр. 90 гол. 100 хүрэх болов. 10 гол Одоо Одоо бодлоо хоо. Манчестер бол энэ үлрэл дуусчихад яах юм? Ирэх үлрэл тоглохгүй юм. Грэмерийн энэ үлрэлээр дуусчих авах хаа тий. Голын дамжуулалтаар л Дэвид Бекхэм байсан илүү байна.
олон жил тоглосон юм болохоор. Тий. За Ryan Giggs, Kevin De Bruyne, Fabregas, Wayne Rooney гэсэн топ 4 л байдаг. Бөмбөг булаас нь таклын тоогоороо Gareth Bale Premier League рекордыг эзэмшдэг юм байна. Scott Parker маань 2-т байд юм байна. West Ham-ийн дасгалжуулагч тий. Энэ бол яг James Miller-ийн өөрийнх нь нэрийн хуудас үстэй. Бөмбөг таслалт гэдэг чинь булаалт гэдэг чинь. За тэгээд Gael Clichy, Franz Sylvain Distin 4-5-т байд юм байна. Gareth Bale өгсөн дамжуулалтын тоо энэ оновчтой хамаагүй. Kyle Walker Premier League рекордыг 24,000-аар эзэмшдэг. Jordan Henderson, Gareth Bale, Virgil van Dijk, Milner бол 7-д байгаа. Одоо тоглож байгаа хүмүүс уутна шүү. Van Dijk энэ ч одоо бүр тэр дамжуулалтын рекордыг бол госчих юм байна тий. Тэгвэл харин Тэгэхээр 2 жил тоглох юм. За яг Миллерийн энэ зүгээр магтах зүйл гэвэл тэр бөмбөг таслалт бол угаасаа яг өөрийнх нь хийдэг ажил нь Golden дамжуулалт. тэгээ энэ Премьер Лигт энэ олон жил тоглоод 3-т байна гэдэг чинь байх хэрэгтэй л доо. Голын дамжуулалт 10-т гэдэг чинь сайн байна. Тийм ээ. За бус нь бол яг яалчгүй олон жилийн юм байна тий. Би тэр Van Dijk-ийн дамжуулалтыг л гайхаад. Тэгээ Gareth Bale бол бас л Чи шииртэй. яагаад манай Van Dijk-ийг гайхах? 20 жил тоглосон хүмүүстэй адилхан дамжуулалт өгсөн. Харин тийм сайн л байгаа сте. Энэ 10 жил тоглож байгаа. хөлөнгөний бас юу ах л та. Зүгээр нэг магтчих болохгүй юу? Хөвслийг харуулж байна л да. Хамаалагчид дамжуулдаг болсон. Тэр үед яг хамгаалагч нар бол өөр дээр нэг бөмбөг удаад өгч юм. Ер нь холдуулах маягтай тий. Цөлдгүү. Урагшаа явал тэрэндээ амжилттай болно үгүй үл мэддэгтгэр шүү дээ. Тийм. за 27 дугаар тойргийн үр дүн харцгаая. Өнгөрсөн шөнө Benjamin Šeškoгийн гоолоор Манчестер Юнайтед Эвертон Хоцсон. Эмбуэмо голын дамжуулалт өгсөн. Шешко хэрэгтэй гэдэг гол West Ham-ийг хожигдсон бол одоо ингээ 6 дараалал очичлаа өдрөгцөө явж байгаа юм шүү дээ. Нөгөөч мөр одоо Aston Villa хүсээ хусуулцаа явж байгаа. Хүсээ бүр хусуулаад. Brighton 2 тэгээр хожоо. Sunderland Fulham Fulham дээр Aston Villa нэр яа лидстэй тэмцэж байгаа юм. Aston Villa ер нь л одоо нэг болчиход байна. Тэгвэл тэгээд одоо 5 4 5 авах юм уу? Харин сая Aston Villa-г сая тэр улаанаар ер нь боддог зөв үү? Тами Абрахам нэг гол хийсэн. Тэгсэн. Штах чөлөө цогт амар гол хийсэн. Хэдэн ч метрээс гол. За тэгээд Crystal Palace Wolverhampton бол Үш манай Brentford ч амар л гэдэг тэгэл байна. Brighton 2-0 болж байна. Liverpool Nottingham тэгээ оноо хуваахаа шигсэн. Эрдэнэ нэмт олгоо дээр хийцсэн тий. Шлот анхудаа очиж байгаа Nottingham-ыг. Дөрөвдөг тоглолтын дээр. Тийм яг сүүлийн хэдэн жил Nottingham чинь Liverpool-ийн баг төрүүлэх гэж мөрүүлэх гэж явж байхад нүртэл саад болсон. Намайг бүр Anfield-д Баг шүү 3 дээ. тэгэр хөдсөн юм л шүү дээ. Тийм. Хийсэн шүү. Ер нь Nottingham Fulham сайн очоод. болчиход байна. Fulham санд. Aston Villa ч нэрээ харсаж юу юм бэ? Мяарад байгаа ш. Биш ээ. Хоёр нь одоо Chelsea одоо яг энэ тойрогт Wolverhampton-тэй, дараагийн тойрогт Chelsea-тэй, United-тэй. За тэгээд энэ үлдсэн тоглолтуудаас том тоглолтууд нэрлэх юм бол Tottenham, Liverpool, City. Тийм. Тэгээд нөгөө 5-6 хүн тоглож. Яг одоо энэ Aston Villa энэ топ 4 рүү орж ирсэн гол шалтгаан Morgan Rogers маань сүүлийн үед харагдахгүй байгаа даа. Саяны улаанаар тэмдэглэх тоглолт бол 5-6 байгаа юм байна. Сүүлийн 4 тойрог гэсэн чинь нэрээ Tottenham, дунд нь Burnley 37 дээр Liverpool-тэй 38 дээр City City. Хин Aston Villa. Aston Villa одоо хэдэн улаантай байна? Харин 9 нэрээ 5-6. 5-6 улаантай байна. Харин 5-6 Chelsea United-тэй дарааж тоглоно. Челсиг улаанаар бодож байгаа юм уу? Бодно шүү дээ. Баярлаа. Манай хөл өгч нь. Ногооноос өөр өнгө байхгүй юу? Эднийхийг ярь ямар өнгө. Ногооноос өөр бүр нэг гой цайлгаа өнгөөр бодмаар байна. Ногоо шарын дондоо. Ногооч баг юу хатуудаад байна. Chelsea Tottenham-тэй тоглохдоо яхаа. Бүр нэг тийм гой тэнгэрийн өнгөөр бодмаар байна. Chelsea улаан Tottenham юу юм? Цинхэрдүү гол шар болох юм уу? Гоо нэг арай жоохон чангууд байгаас шар тий. Ногоо байгаас тий. Хожиход амархан гэдэг тий. Бүр тэрнээс зөөлнөр. Тэрнээс зөөлөө ямар өнгө байх юм? Мэдхгүй одоо. Цинхэр бихэр Албар шар мар. Бүр тэнгэрийн цэнхрээр өгдөө. Зүгээр тэнгэрлэг. За. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Европын бусад лигүүдийн тоглолтод юу болов гэдэг талаар ярилцуулнаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эс уцаа завсарлаад сүүлийнхаа 3 дугаар хэсгээр олзъя.
Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр бусад лигүүдийн за яриа хөөрөө бол бусад лигүүдээр харьцангуй намж юм байна шүү. За Германы Бундслиг дотроо Лайпциг, Дортмундын тоглолтыг онцолж байна. За Дортмунд ч одоо уг нь Баерны араас нэлээд шахаад нэг 5 он болгоцсон юм. Эрчтэй орж ирж исэн да. Дортмундын өмсгөл бас нэрээ сонирхолтой. Дортмунд ч ер нь жилд нэг 4 өмсгөлтэй байт юм шиг. Харин тий сонирхолтой. Нэг тасгаар өмсгөлтэй нэг хэдэн жилийн өмнө. За Лайпциг эхлээ хийсэн. Нөгөө Диоманде юу? Диоманде залуу. Диоманде голын дамжуулт Баумгартер гол. Баумгартер ч 2-ыг госаа хийсэн шүү дээ. Дортмунд ч бас нэг хожигдоогүй зураг яваад байгаа маа. Баерн хожигдсоос хойш 15 6 болчихж байна юм шүү дээ. Дортмунд тэгээ сонирн баг тийм. 15 байсан юм тоглолт. Энэ дээр нэг чүү айлт хийцэх шиг болно шүү. Тэгсэн. За энэ дээр дамжуул дахиад Нөгөө талд нь Баерн Франкфуртыг бол юм болохгүй юм байна лээ. энэ айгүй үгүй яваад орчих юм гол. Тэг заахаас яах. Кобл дуг нь сайн халахчлал гэдэг ийм намайг харахаар л ер нь одоо Швейцарын шгшээдийг гаргахыг хэр нэг Ян Зобрын зодог тайлчих өгөхгүй. Иймхүү ер нь Коблийн алдаанд нэлийн байт юм аа. Яг энэ дэр ч гайгүй л байсан л та. Энийг ч тэгээ харах яах. Тийм энэ дэр бол гайгүй. Хамгаалалтаа юм уу. За тэгсэн чөлөө зөвхөлтөө бас Забицер Австрал. Дортмунд ч 15 тоглолт дараалал хожигдоогүй. Өөрсдийнх нь бол 2023 оноос хойш хамгийн айтайхан хол явж байгаа зураг. Чиний коуч ирээд бас нэг хэдэн тоглолт хожигдоогүй өдр гэдэг нэг явцтэй. Коуч тэгээ ирээд одоо байгаа үстэй. Бага өнгөрсөн өдрийн дундуур шүү дээ. Өнгөрсөн өдрийн чинь нөгөө Терзичтэй эхлүүлээд нуурын шахинтай эхлүүлээд Шахин ч одоо энэ багийн домог гэж явах уу те? яг За Максимилиан Баер ийдэг үү? Яадаг вэ энэ ч гүүл үү? Сүүлд энэ нөгөө Wolverhampton байсан Фабио Силва. Португалч тий. Португал. Энэ маань аваа шүү. Энд чинь нөгөө юу эрэхтэйг бол хийчих юм аа бас. Тий энэ Португалчуудаас би энэ залууг анх бол айгүй од болно гэж гарч ирсэн шүү. Энд чинь Лалигт нэг Айгүй ирээдүйтэй гэж 2 жил болсон. Тэгээ чи Wolverhampton-с Бүр гол хийгэн байгаад бүр Las Palmas энэ төр явж байгаа. тий. Тэгээд Rangers очоод Rangers-ээс Las Palmas. энэ чинь ерөөсөө бүр энэ хүн чинь ерөөсөө хөл өмгийн үндсэн элементүүд яахгүй хүн байна мэн энэ гэж зарим хүмүүс хэлээд бүр энэ бас нэг юм Португал хүн байдсан шүү дээ. Анх амар од болж гарч ирсэн Ренато Санчес гэдэг бас амар од болно гэж гарч Баерн өтсөн шүү дээ. Тэгээ сүүлдээ өөр болохон байгаад яг тэр шиг те Баерн гэснээс их төрөлт Дортмунд Баерн тий. Тий одоо энэ амралт хагасаанд байгаа. Хагасааны нэг Тэгснээр Дортмунд ч одоо аргуудын лигт тоглоно. Энэ 7 хоног бол бас сая тэгээд Баерн Айнтрахтыг юм болгосонгүй. Харрикен чинь бүр юу нэг баг юм тойм нөхгүй. Зүгээр хэдүүлээ үр дүнг нь харъя. 3-2-оор өндөрлсөн. Гэхдээ яг эхлээд 3-ыг Баерн хийчээд Харрикен маань бас амар гол хийж байна. Тэр нөгөө 41 голын рекордыг ер нь нэвтэх гээл яваа л. одоо эдтэй 28. Тэгээд араас нь 2 гол Хэдэн алдсан. тойрог вэ? Гэхдээ Франкфурт бол нэмж хийж Нэг 11 тойрогддог юм уу? За Union Berlin Leverkusen-ыг хожсон. тэр 41 чинь Левандовски гэх үү? Тий. Одоо энэ 23 дугаар тойрог шүү дээ. 40 байсан те Мюллер. Гэрд Мюллер. Тийм баха. Тэрийг Левандовски 41 болгож давуулсан шүү дээ. одоо 42 болох юм. Яг тэр хэмнэлээр нь л явж л байгаа юм билээ ямар ч Арай өгөхгүй байлгүй дээ. Хэцүү тий. Одоо энэ чинь ингээд 23 тойргийн дараа 28-тай болчихж байгаа байхгүй. Яг нүгээрээ явал яг л бас нэг 40 41 хүрэхээр л. Наагур нь 4-5 гол яг сайхан тэврээд авах тийм баг үгүй нэ. Тэгэл Сайхан Тоттенхэм шиг тийм өгөөмөр. шууд өгчдөг үү? Тийм гэгэрсэн баг байна. Тэгээд хайд 9 Gladbach Leverkusen. Одоо Gladbach-тай биш Дортмундтай Gladbach-тай Leverkusen-тэй Union Berlin-тэй
Фрайбургтай гэж жоохон Дандаа харамч байгаа шүү. харамчуудтай. Жоо уяагаагүй двэн те. Тэгж байгаа Сан Пауло Штутгарт гэж явж байна. Ер нь байхгүй юм байна. Идэхгүй юм байна. Магадлал Хүн сонсогч. Манай Wolfsburg мөрөг дундуур байгаа болоо гэдэг. Эвд Челси л гэж Байхгүй байхгүй шүү дээ. нөгөө талдаа Лайпциг өнөөдөр л 18 дахь оноогоо хожиж байгаа нөхцлөөс ингээд 2 оноо алдсан. 2 дгээр хожиж яваад 2 гол зөрүүлээд алдсан. Ингээд 18 бол Бундслигийн Челси юм уу те? Бундслигийн Челси болчихлоо. Тэнэрч яа хоёр талцооч гой. Баг эсрэг Юу баг. гэж сая? Бундслигийн Челси юм уу? Лайпциг тэргүүлж явж байгаад 18 он алдсан гинэ энэ үү. Тэгээд лигтээ явж байгаа байр марин ч гэсэн яагаад тийм. Челситэй бас 5 дугаар юм уу? Тэ. Тэ нэг тэр хвцал. 5. Тэгвэл яг л юм. Яг л. За, Спани ла лиг хэдүүлээ үрдүн гэж. Ямар баг тэргүүлж За нэг Барселона хожигдоод Реал дэше гарлаа да гэсэн чинь өөрөөсөө хожигчлоо. Ососуна. Ососунад хэдэн жил хожигдоо. Гэхдээ энэ Осасуна ер нь Ла Лигт одоо манай үзэгчид одоо байн үзэхгүй болохоор мэдэхгүй байх шиг байна. Хэдийн эвгүй талбай ид юм аа. Осасуна, Райо, Селта, Сосидад гэх. Тэднэр очихороо энэ Реал Барса ч бас нэлээд оноо алдсан. Тэгээ 3 он авсан ч нэлээд зүдэрж ижил очсон шүү дээ. 11 оноос хойш хожигдоог өгч үү. Осасунагийн талбай дээр үү? Реал уу? Гэхдээ энэ хоёр ер нь хоорондоо тоглохоор Ососуна ер нь хожигдгүй юм байж тоглолтын тайлбар нь тэгж эхэлж ирсэн. Комплона Гэсэн гэж. чинь харин ингээд хожигдсон. Эвгүй газарчтай бас л. Нөгөө жинхэнэ нөгөө бухуралдуулдаг газар ихгүй. Тэгээ одоо Ососунад ингээд аргуудын лиг нэг одоо ер нь хаа хүрнэ гэж бодож байгаа даа. Ингэж байгаа юм чинь. Тий, тэгж байгаад хариулъя. Аргуудын лиг наад болчихсон мэдхгүй нэг тийм шүншгэлсэн өөртөө баслахаа. Тотнем шиг үү? Тий, яг үнэ. Гэхдээ сая одоо аригчтай авчихдаг тэрэндээ хожигдож байгаа. Зөв сэргийл. За Барса бол Ливанте гэстэй хөөхий явуулж илээ. Кансело тоглолтын шилдэг өссөн. Жоё. Жуао. Атлетико Мадрид чинь нөгөө хин Сөрлот ч ер нь ихтэй ажгүй тоглоод. Нөгөө хин бүр харагдхаа гэж. Алварес бүр. Өөрөөс ч яг өмнөх Аргуудын дөрөв лиг ихтэйсэн. Барсагийн эсрэг 2-2 хийчлээ. Гайгүй. Тэгээ Сөрлот ч их сайн байл шүү. Тэ. Сөрлөт ер нь сайн шүү дээ. Сөрлотын тоглолтын дээр 2 хийлүү. 1 хийлүү. Би бол Сөрлотыг бас Премьер Лигт очичвол нэг бас нэг 15-аас 20-оор хийчдэг тоглогч гэж бодоод идэв шүү дээ. Ер нь тоглолтын хэм маяг зайг нь харахаар Павлоченко шиг их тийм өндөр те. Павлоченко нэг гой мөргөлчдөг, өшгөлсөн ч цөм зогчдөг нэг тийм байсан шүү. Дилапа тулах уу? Дилапа Юу? тулах уу? Сөрлөт. Юусыг хүү Дилапыг яах юм? Бас харууллаа. Дормжилч чинь те. Дормжилч яа. Яг хаачлаа шүү дээ. Дилаптагаа баяа. Сорлоод ч энэ гой довтлох шээ да. Ер нь Челси довтлох хэрэгтэй байна. Зөгцөж магадгүй шүү. Тий. Челсид бол би сорлоотын дээр. Лукмен гоё юм шүү дээ. Лукменыг авч багийнхаа дундаж насыг жоох өргөөч. Лукмен ч одоо хэд тийм баг 20 28-тэй юу? 30. Сорлоот бол харин бас зал гайгүй. Сөрлотын 24-5 юм болов? Одоо Дилапыг авах газар олдохгүй бах уу? Том баг бол авахгүй. Энэ дэлхийн аваргаар одоо Сөрлот, Хааланд, Стран Ларсен гээд Норвегийн уртлын 3 бүр Арт нь өдөг артай. 3 нэг адилхан нуруутай, туруутай. Тийм ээ тий. Гэтэ цуг гарахад хэцүү те. Цуг гурлал боловч. Бараг нэг нь л гарах байлгүй тий. Өсрэл 2 нөр. Стран Ларсен л сууч тарах хаад. Стран Ларсен чинь сайн шүү. Харин тий. Үнэхээр Wolverhampton-д дамжуулт майныг хийчих гээд өгөх хүн байхгүй газар л үнэхээр хэцүү байсан болохоос. Норвегиас бас Яг өгдөг газар бол Ларсен бол хийн шүү. ягаад ийм гой довтлогч таарад байна. Норвег. Одоо манай Челсид байсан да Тор Андре Фло гэж. Бас л ганган тоглогч байсан шүү. Жон Кэри бас. Серие А яри. Серие А болохоор 26 дугаар төрөг болжээ. Милан, Парма талбай дээр хожигдох юм. Тим биш ш нэрээ. Рома Кремнезиг яг 3 дугаар хоцсон. Аталанта, Наполи гэдэг тоглолтын дээр Аталанта очлаа. Аталанта ч ер нь үзий та нар ер нь яах гэдэг юм. Наполи ер нь сайн үдсэн юм аа. Наполи ер нь төрүүлэх нь ч бараг их сайн тоглосон Наполи. Тэгсэн хэрнээ тэгээд Аталанта юу яатсан? Нэр сон нөгөө Марио Пашалич бүр хэдэн жилийн хизээ гол хийдэг байсан Пашалич. Хийсэн шүү дээ. Тэгээд тийм болсон. Тэгээ Интер бол Лечег ингээд асуудалгүй бараг яатсан. 10 тасарч Интер. Яг 19. Тэгсэн яг 10. Комо юуэг бол асуудалгүй юу яатсан.
Тэгээ одоо бүр ийм ярианд ордог болсон шүү дээ. За тэгээд Кремонезе Рома нэгтэржээ. Нэгэд нэгтэрсэн байна. Фиорентина Өчигдөр нэг тэгэр Мойскин маань гол хийж Пизаг нэг тэгэр хоцсон байна. Мойскин буцаад хийж эхэлж байна уу да. Болония Бернардески Энэ Милан бол Парма руу сайн довтлсон. Манай Пулисич, Ляо энэ төр бол хийх гэлсэн. Тэгээд Шомон, Оноол Лотус 25 зөгсөн байна шүү дээ. Чик чи яасан гэнэ вэ? 90 ам хугараад галгаан болохоор болсон гэнэ үү? мөрөлчтэй бэлтгэл мэлтгэл дээр Энэ тоглолтын дээр 11 минут нотон энэ тоглолт дээр гарчиж. 90 хугараад шүд мүдэн бараг л яасан юм дээ. тэгээд сонин Парма хамгаалж байгаа тэгээд нэг юм сонин яатсан шүү дээ. Чөлөө цогцолтоц мөрөгч. За тэгээд Аталанта ингэснээр Аталанта 9 тоглолт дараалаад хожигдсангүй. Ихтэй юу? Бараг тий 8 за худалчин 7 хожлоо байхаа. Ер нь бол нэлээд хойноос энэ ч яг ингээд Интер ер нь төрүүлчих واخ одоо гүйцэхдэггүй. Тэгээд тасарчлаа. Оны өмнө ч сайхан жагсажсэн те. Топ 4-ийн төлөө өрсөлдсөн. Ер нь ч бол тэгэл нодлон урсан бас төрүүлжл байсан шүү дээ уг нь Интер. Тэгээд яг манай Лацио нөгөө гүүх нохоо саад гихчээр Интерт саад болоод нөгөө талаар нь Наполи төрүүлсэн. Энд чинь Кристиан Кивугийн гавьяа юм уу? Ер нь Интер нөгөө суурин ингээ яваад байна уу? Уг Интерийн нөгөө суурин дээр Интерийг бас жоохон залуужуулсан тий. Тоглогч нарын нөгөө баахан үнгөө авчирсан хөгшин товтлогч нар явуулаад нилээн залуужуулсан. Интер ч бас нөгөө хэнийг Инзагийг байхад ингээд одоо энэ Спозито энэ төргээд бас Авьяслыг залуучуудаа зээлцсэн байсан юм байна. Тэдрийг ингээд буцааж авчирч тий. Тэгээ Бастоны бол үнэхээр гоё хамгаалагч байл шүү дээ. Гэхдээ одоо Ачерби байсаар л байгаа шүү дээ. Одоо дараа удирлаас юм мараг болох байх. Биш Бастоны гэснээс Бастоны Интерийн өмсгөлтэй Аргуудын лигт 50 тоглолтод гараад гарсан анхны тоглогч болох гэдэг шүү дээ. Бастоны өнөөдөр тийм тоглогч байдаг юм шүү. Сонирхолтойгоос. Би энэ хамгаалагчдад үгүй Интерийн өмсгөлтэй. Ер нь Станкович моучдгийг гараагүй юм уу? 50 тоглолт гараад гарсан. Би энэ юу үзүүлэлтээс өглөө нөгөө дараал гаргаж хараад. тийм үү. 50 тоглолт гэхээр үн гайгүй санагдав. Гайгүйгөөс. Тэгээ Итали тоглогч те. Тий. Итали тоглогч. Зөвхөн Итали. Зөвхөн Итали уу? Станкович Итали биш л дээ Серби. Зөвхөн Итали гэвэл бас магадгүй баха. Тийм байна. Нэр нь хүртэл интернационал аа шүү дээ. Сонин үзүүлэлт байгаа шүү дээ. Интер. Тийм байна. Тэгээ Лавтар энэ чинь 50% гарчаад нөгөө гол гарцсан биз дээ. Дандаа нөгөө юу байлээ? Аргентинчууд байлээ. Тэгнь Интер чинь жоохон Занетти Аргентины шипи харилцаа. Лавтаро Мартинес Интер байлээ. Тийм. Гэхдээ тэд нар чинь бүгд Италичууд байхгүй юу? Аргентинд цагаатсан Италичууд байхгүй. Яг тий одоо энэ Аргентин нэрнүүд чинь бүгд Итали нэр л тий. Тий одоо энэ Занетти Менети чинь бүгд ирж тийм л тий. Хоёр гигүүлэгч дараалж ордог. Месси тий. Месси чи ер нь бол өвөө Итали хүмүүс шүү дээ. Итали. Гэхдээ яг герман хүмүүс ч биш магадгүй. Герман хүмүүс ч бас байна. Габриэл Хайнц бол яалчгүй герман. Герман. За германчууд нэг гинт очсон шүү дээ нэг 40. Гэхдээ дайны дараа Итали Германы фашист одоо юунууд удирдлагууд гэх юм уу юу гэх юм те. Юу ярьжила? Мэдгүй. Бастоныг ярьж ирсэн шүү дээ. Францын лиг нэг. За энэ дээр чи юу боллоо? Марсель хожигдсан байсан. Байхгүй одоо Марсель. Лионы хожигдлын зураг зогссон. Хожигдлын зураг зогссон шүү. Роберто Ди Зерби ер нь халагдах уу? Халагдчихсан шүү дээ. Гүү юу? Хин 100 байгаад байгаа шүү. тоотыг хэмд ирчихгүй болох та. Яах ч юм. Ди Зерби. Тодор бол угаасаа явахгүй ойлгомжтой. Зерби юу? Дизерби тот юм дөө. Тий. Үгүй. Харин сайн л халагдсан баг. Халагдсан юм уу? Халагдцсан. 2-7 хоног юм халагдсан. Нэрээ нэг тим юм явуулсан шүү. Одоо Марсель байхгүй мэн тий? Байхгүй. Тэгвэл тэгээд одоо сая авбал авахар л байсан юм шүү дээ. Харин одоо гэн тэгэхээр л гэж тий. Үгүй энэ чинь нөгөө нэг аврагуудын лиг нөгөө нэг яг нөгөө тий. Үрдүнгээ хамгаалаад л тэрний дараа баг халагдсан юм шүү. тий. Бараг тэгээд гэхдээ халагдаагүй байгаадсэн юм. Байж гэн гэдсэн чинь халагдсан болчих. Халагдсан. Тий. Тэр чинь хинтээ хаа. Тэгээд нөгөө Бенфика Томас Франктай баг зэрэг халагдсан шүү дээ. тий. Бенфика нөгөө евро аврагуудын лиг евро орчдөг. Плей-офф руу орчдөг. Ер нь дараагийн дугаараас надад нэг санаа өгнө. Болонтай болох уу гэдэг. Ямар? Халаас илгээ гэдэг. Ингээ иймэрхүү юм ингээд мэдхгүй өнгөрчөөд байгаа байхгүй. Харин тийм. Тэнгүүд Дизерби чинь өөрөө тим имийг алдаа гаргасан байгаа байхгүй. Зүгээр л
2-0-оор хожигдоод л орж байгаа газар дээр л тий. Брюгээд очигчдаг л. Аа. Брюгээд очиж. Өөрснөө довтолж явж байгаа 3-0 дуулж байгаа шүү дээ. Тэгээ Нөгөө талд нь нөгөө Бенфикагийн хаалгач мөргөөд 24 дугаар байр алдчихдаг. тэгээ орчиж байгаа байхгүй. Тэгээ чинь нөгөө зөндөө мөнгө алдчихж байгаа. Тэгээд ч бас юм. Десербигийн одоо яг юуны халагдах шалтгаан гэх юм бол заяа чи бод Обамеянгтай, Амин Гүритэй, Гринвудтэй, Пашаотой тий тэгээд Хойбергтэй, Кондогбиатай хожихгүй нэхэр чинь энэ чинь бас амар бүрэлдэхүүн байгаа. Франц лиг тоо. Тийм ээ. Тийм үстэй. Амар бүрэлдэхүүн байгаа. Топ 4-т бол орчгоор л багталтаа өгнө. Тийм. Гэхдээ одоо хэд юм гайгүй. Одоо 4-т л байгаа. Тэгээ Эмерсон Палмери гээд Вест Хэмдээс тэр энэ талд байгаа шүү дээ. Тэгээ энэ талд нь Виа гээд нөгөө Виагийн хүүхд Аав юу гэх тийм. Тийм шүү дээ. Тэгээ ийм багтай хожихгүй баларч байгаа шүү дээ. Руи байгаа. Аа? Хаалган дээр нөгөө Аргентины Руи байгаа. Тэгээ одоо юу Херонимо Сэлгэний Руи. алдчих л та. Жиронимо Рули. За тэгээ гол нь үгүй би юу ярих гэсэн маа. Леоны хожлгүй хожлын цуврал зогссныг ярих гэсэн юм. 13 дараалал хожсон байсан чинь сая танаа охин багт хожсон. Страсбург хэцүү л дээ. Леон тэгээд яг 3 дугаар ойронд байна л да. Гэхдээ дээр нь нөгөө Ланс Парис Сен-Жермен хоёроос бол жоохон хоцорсон явж байгаа. Ер нь багаараг нь лигээр хоцорсон явж байгаа. Ленс уг нь тэргүүлэх одоо тийм боломж нь гарч ирсэн юм. Тэ? Эний өмнөх тойрог дээр юм байна тий. Монакотой л таарчлаа л та. Тийм. PSG нөгөө оноо алдахад Ленс урд. Гэхдээ Ленс чинь хэд хэд удаа урд гараад үтцсэн нэг Одоо баг зүрхэн жоохон олдох маягтай болчихлоо. Тийм. 4 он болчихоо да. Тэгээ байхгүй болчихоо. 2 он. А тийм. 54 52. Ленс тэгээд 2 ч удаа тэргүүл аваад буцаа алдчихлаа тий. Тэгээд харжлаа да. Франц. Тэгэл одоо яалчгүй PSG төрүүлгээрээ төрүүлэх л болж байгаа юм л да. За энэ 7 хоног тэгээд аврагуудын лигийн плей-офф шатны хариу тоглолтууд, Европа лиг, Конференц лигийн хариу тоглолтууд, Премьер лиг, Бундслигийн ээлж тойргийн тоглолтууд гээд энэ бол бас л эрэх дугаар бол ярих зүйл ихтэй болох дугаар байж таарах нэ. Өндөрлөх үү? Өндөрлөө. Таагууртаа маш баярлалаа. Хамт үзэгчтэй ч гэсэн маш баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эх 7 хоногт шинэ дугаараар 29 дахь дугаараараа ирнэ. За үзэгчтэй. Баяр та.